Эрхэм хүнд үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай, Түмний студийн уран бүтээлч хамт олон Монголын үндэсний эх орон телевизтэй хамтран Хурдны Хөлгийн Сүхбаатар аймгийн Баруун урд дотноо жил өр уламжлалгын зохион байгуулагддаг аймгийн авраг хөдөлгөөн оруулах Жавхлан жиргэн хурд 2019 суралдааны 2 дугаар хэсгийг инхөө бэлтгэн үзүүлэхэд бэлэн боллоо. За Сүхбаатар аймгийн Асгад сумын аймгийн алдарт бияж Палмын мөнх жаргал дэргүүнтэй Жавхлан жиргэн спорт вэшлийн холбоо үүсгэн байгуулагдсны 10 жилийн түүх зохион барьсан наадам аймгийн авраг хөдөлгөөн оруулах Жавхлан жиргэн хурд 2019 суралдааны их насны мөрдийн уралдаанд газраас удирсан 99 хурдан шандас түмэн нөхөд өртгүүлээд гарааны зурхаараа хөдөлсөн байна. За эдэн дотор одоо өнгөрсөн жил алтан дэр оны 105 жилийн засгийн газрын зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд аярагдсан Сүхбаатар аймгийн Асгад сумын Гамбалтын жиндүмрийн хурдан хээрмөр одоо мөрдсөн байгаа харагдаж байлаа. Мөн одоо 2015 оны засгийн газрын зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд морин зөөлөн аярагдаа тэр жилийн бас одоо Жавхлан жиргэн хурд болон Асгатын 90 жилийн тусуур аярагдаж байсан. Уул уян сумын аймгийн алдарт бие Чалхаас өрнгийн амарснагийн хурдан хулмөр одоо мөрдсөн байгаа харагдаж байлаа. Өнгөрсөн жил зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд 10 турдалсан юм одоо хурдан мөр байгаа. За мөн дүүншлэн өнгөрсөн жил Монгол төрийн хөр цэнгэл нааданд морин зөөлөн аман хөдөлгөөн дуртаад дахгүй ягаар Эрдэнэтийн бүсийн уралдаанд аман хөдөлгөөн дурталсан Завхан аймгийн Завхан мандал сумын Тэрнэржийн мөнхүйгийн хурдан тод янзаг зэрдмэр одоо мөрдсөн байгаа харагдаж байлаа. За хэдэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын зохион байгуулагдсан Мөнхөн хурд уралдааны түрүү магна Цэгмэдийн хууган бэрийн хурдан хээрмөр одоо мөрдсөн байгаа. Аярагдсан Батнарын бэр эрдний хурдан халдсамруу одоо мөрдсөн байгаа харагдаж байлаа. Дорн аймаг зохион байгуулагдсан хан уулын дэглэг их хөрс ингээд наадамд түрүү магна дурдалсан цагаан уусмын Монгол улсын алдарт бияж Гүнсэн жулууны хурдан хүрмөрөөс одоо мөрдсөн байгаа харагдаж байлаа. Дорн аймаг зохион байгуулагдсан Дорн аймгийн шигрэл хурдан мөрдийн уралдаанд аярагдсан Дэлгэр сумын үеж ухны мэтрэглийн хурдан зээрдмөрөөс одоо мөрдсөн байгаа харагдаж байлаа. За ер нь одоо газрын цугтай хурдан хөлгүүд олон хурамжуулсан өнөөдрийн хөрс ингээд наадмын их насны мөрдийн уралдаан 17 км-ийн алсаа шандаж шалгана. За өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн аврах хөдөлгөөн оруулах Жавхлан жиргэн хурд уралдаанд Хэнтэн аймгийн Баруун дэсний аймгийн алдарт бияж Боригдын Батөлцийн хурдан зээрдмөр төрүүлээд за улмаар одоо зүүн нь Монгол төрийн хөрс ингээд наадам 8 дуртал завхар уягаар зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд Түмний ихэн алтан жилөө өргүүлсэн гэдгийг үзэгчтэй охин бол одоо сайн мэдэж байгаа. За өнгөрсөн жилийн их насны мөрдийн уралдааны аман хөдөлгөөн Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Толгор сүрэнгийн Батэрсний хурдан бормор хурдлаад 3 дол одоо Хэнтэн аймгийн Батнар улсны Цэгмэдийн зэргийн хурдан хулмар хурдлаж 4-т Мондон амбал алдартын үеж урлуулсан Сэлэн сайхны галтын хурдан хулмар хурдлаад 5-т нь одоо Наран сумаас бормор харагдаж байсан баха. За ингээд их насны мөр бол одоо эргэхэд бэлэн болсон. Мандайлагчуд одоо дохио өхөд бэлэн болсон. За хорж илөө. Цуутай хөлгүүдийн дөргөн дуутай мөндөр шиг нэж Хурдны Хөлгийн Сүхбаатар аймгийн авраг хөдөлгөөн оруулах Жавхлан жиргэн хурд мөрөн спорт вэшлийн холбоо үүсгэн байгуулагсны 10 жилийн өнөрмжил энэ хоёр зангид наадмын Хурдны их насны мөр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж Булган аймгийн уяа Тэрнэржин алтан сүхийн хурдан жиргэмөр их насны мөрдийн уралдааны өнгөлөө гарсан бол өнгөрсөн жил Монгол төрийн хөр зангид наадмын мөрөн зөөлөн аман хөдөлгөөс дахгүй ягаар Эрдэнэтийн бүсэд мөн одоо аман хөдөлгөөн дурдсан Завхан аймгийн Завхан мандал сумын Тэрнэржин мөнхүйгийн хурдан тод янзаг зэрдмэр одоо үзүүр дөхөн гарч ирлээ. Цэнхэр зэжнэтэй сайхан зэрдмэр энэ өмнө аймгийн Булган сумын Монгол улсын мандал байж намдгийн хөрлөгийн хурдан зэрдмэр их насны мөрдийн уралдааны хөдөлж эхэлсэн бол цаадалт нь за үржин жилийн Жавхлан жиргэн хурд уралдаанд хурдан зэр дасагаан төрүүлгэж өссөн Мөнхөн сумын Цэгмэдийн хууган бэрийн хурдан хээрмэр гараад ирсэн байна. Энэ наадлаар бараан зэжнэтэй сайхан хулмар ууршиллаа. Энэ бол одоо өнгөрсөн жил Монгол төрийн хөр зангид нааданд халиу өмрөө 15 дурлуулсан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Толгөрлийн хурдан толон зартай хулмар орж ирлээ. Хэдэн хоногийн өмнө Дархан хан уулын дэглэг хөр зангид нааданд түрүү өмнө дурдсан юм одоо хурдан мөр байгаа. Тодулаан ширвцтай үхэтэй ахар дэлтэй сайхан хээрмэр гараад ирсэн Сүхбаатар аймгийн Наран сумын Баярутын ариун мөнхийн хурдан хээрмэр гарч ирсэн уршилж байна. Улаан зэжнэтэй сайхан хулмар Аяргийн дөрөв дээр гараад ирсэн уршилж байгаа Сүхбаатар аймгийн Баруун урд сумын ээж Сүхбаатарын төвшин дэлгэрийн хурдан хулмар байна. Аяргийн дэвтэр Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Цэгмэдийн хууган бэрийн хурдан хээрмэр гараад ирсэн өнгөрсөн жил сумандан харагдаад тайжийн хурдан түрүү мөнгөнд дурдсан ийм одоо хурдан мөр байгаа. За өнгөн дээр Сүхбаатар аймгийн Баруун урд сумын аймгийн алдарт бияж Мондон амбалтын үеж урлуулж байгаа Асгад сумын бэрагийн хурдан хээрмэр гарч ирсэн бол Сүхбаатар сумын Толгөрлийн хурдан хулмар аман хөдөлгөөн дээр Монгол улсын мандал байж намдгийн хөрлөгийн зэрдмэр Аяргийн урд дээр байгаа. Аяргийн дөрөв дээр Баруун урдын Сүхбаатарын төвшин дэлгэрийн хурдан хулмар Аяргийн дэвтэр Мөнхөн сумын үеж Цэгмэдийн хууган бэрийн хурдан хээрмэр гараад ирсэн бол 6 дээр Цэнхэр зэжнэтэй шарвцтай үхэтэй хээрмэрийн Дорнов аймгийн зүүн баянгийн Оргодлын Эрдэнэ улганы хурдан Туулаа хэр гэдэг мөр одоо гарч ирсэн байна. Тэр хамгийн заатаар ягаан зэжнэтэй ахар дэлтэй сайхан хээрмэр ус одоо хөрсөлж байгаа харагдаж байна. Тэр бол одоо Төв аймгийн баян дэлгэр сумын Сандаг дөрчийн хурдан хээрмэр. За хэдэн хоногийн өмнө Төв аймгийн Мөнгөн мөрдсөн зохион байгуулагдсан Суврагны наадамд одоо дархан сайхан уралдаад байсан. Ийм одоо хурдан хээрмэр үзүүр дөхөн сайхан гараад ирсэн байна. Арын хэдэн мөрний наадлаар хүрэн зэжнэтэй сайхан зэр талцсан мөр орж ирлээ.
дээ. Дорн аймгийн Хэрлэн сумын аймгийн алдарт бай. Дэмчгийн Батэрдний хурдан зээл талцсан мөр ороод ирсэн уршилж байна. За цаадалтан Сүхбаатар аймгийн баруун урд сумын бай. Жүгдрийн Батцургийн хурдан хээр уурламруу сутаа гарч ирсэн уршилж байгаа бол энэ ард талаас одоо Сэнкэр зэжнээтэй сайхан хонгор халдсан мөр нэлээд ирчтэй гэн уршиллаа. За энэ бол одоо баруун урд сумын бай. Ган дулгын хурдан хонгор халдсан мөр гараад ирсэн байна. Харин хэдэн мөрнийх нь өнгөн дээр Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын бай. Батнарын мэр эрдний хурдан халдсан мөр гарч ирсэн бол 15 оны засгийн газрын зүүн бүсийн хурдан мөртийн уралдаанд морин соёлон харагдаж Жавхлан жаргын хурд уралдаан болон асгатын 90 жилийн тус уралдаан харагдж байсан уул уян сумын аймгийн алдарт байж Чалхаас өргөн амраснагийн хурдан хулмороос одоо гараад ирсэн уршиллаа. За мөн одоо баруун онцтой хүүхэдтэй нэлээд том хүүхэд унсан хээрмэр одоо ороод ирсэн уршилж харагдаж байна. Энэ бол одоо Сүхбаатар аймгийн баруун урд сумын тогтхон өндрийн хурдан хээрмэр одоо орж ирсэн уршилж харагдлаа. За түүнийх нь ард талд Сүхбаатар аймгийн даргын сумын байж Бадарчин Мөнхөтийн хурдан хүрэн халдсан мөр одоо орж ирсэн уршилж харагдаж байна. Энэ хэдэнбэрнийх нь өнгөн дээр сайхан халиумруу одоо гараад ирсэн уршлаад байгаа. Энэ халиумөр бол одоо өнөөдрийн наадманд бас л одоо дээгүүрхэн уралдаг таамагтай байсан Улаанбаатар хотын үеж Баатар хүүгийн наран мандхийн хурдан халиумөр гарч ирсэн байна. Энэ наадаар улаан онцтой хүүхэдтэй сайхан бормор өнгөрсөн жил бүрэн зөвхөн уурхайн 70 жилийн үед харагдж байсан Сүхбаатар аймгийн халдсан сумын Дамдын живийн нэмсрэнгийн хурдан бормор орж ирлээ. Өржнийн жилийн Мөнхөнд дулсан Жавхлан жаргын хурд уралдаанд унган зээл засрах нь холд рүүлсэн Хэнтэй аймгийн баян утга сумын Уртнасангийн жаргал сайхны хурдан зээлмөр өнгөн дээр нь сотоо гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй авах харж байна. Хийн дээр одоо Сэнкэр утастай хүүхэдтэй сайхан хээрмэр гараад ирсэн халдсан сумын цоогийн Мөнхөнтэй хурдан хээрмэр байна. Тэр хамгийн саадлаар нь иргэний нисхийн Эрдэнэтийн хурдан хөрмөр түмэн зөвтөөс одоо ирсэн уршилж байгааг харагдаж байна. Сүхбаатар аймгийн баруун урд сумын Монгол улсын хошин аварга малчин Батнасан Гочоогийн Батнасангийн унган адуу байгаа. Тэр хамгийн саадлаар өнгөрсөн жил онгон сумын мэрзэнгэл нааданд дөрүүлсэн Сүхбаатар аймгийн онгон сумын Цэрэн Нарвын Мөнхөтийн хурдан хонгормор гараад ирсэн бол өнгөрсөн жилийн Жавхлан жаргын хурд уралдаан болон Хэнтэй аймгийн 95 жилийн үед тус үр хайрагдсан Сүхбаатар аймгийн уул уян сумын улсын аварга малчин аймгийн алдарт байж галтрын алтан үеийн үж урдлуулдаг Цэгмэдийн зургийн хурдан хулмар хамгийн ард талд байгаа харагдлаа. За энэ дундалд бол одоо Сүхбаатар аймгийн даргын сумын үеж Бадарчин Мөнхөтийн хурдан хүрэн халдсан мөр Сүхбаатар аймгийн Асгад сумын өгшөлтэй хурдан халдсан мөрөөс одоо гараад ирсэн урьдчилан байгаа. Сүхбаатар аймгийн халдсан сумын Дамдын живийн нэмсрэнгийн хурдан бормор одоо тэгж дүүхэн очиж уралдах нэ. За түрүүн одоо нэлээд дөрөнгөн мөлтөө өршөж байсан баруун урдын гандуулын хурдан хонгор халдсан мөр жаахан одоо хойшилсан байна. Энэ хэдэн мөрний дундалд нь хийн дээр яваад байгаа ногоон өмөдтэй хүүхэдтэй цээшнэтэ бор хонгормор бол Аранхан аймгийн уяж Тордон өрөмөлтийн хурдан сартай хонгормор орж иржээ. Алтан дөрнөд Монгол компани зэрэг Тордон өрөмөлтийн хурдан хонгормор одоо энэ хэдэн мөрнийхөө өнгөн дээр одоо сайхан гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй авах харж байна. Ногоон цээшнэтэ харамор бол одоо Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сумын Сүхбаатарын сандаг дөржийн хурдан харамор ороод ирсэн. Сүхбаатар аймгийн уул уян сумын Долоон гашаатар нутагтай аймгийн алдарт бияж Чалхаасрын амраснагийн хурдан хулмар энэ хэдэн мөрнийх нь өнгөн дээр яваад байгаа саарлмөр өнгөрсөн жил одоо Булган хангай үсийн уралдаанд Сүхбаатар аймгийн халдсан сумын унган хурдан харамороо төрүүлсэн Баян хонгор аймгийн Бууцаан сумын Нямын Баттмрын хурдан саарлмөр орж ирсэн уршиллаа. Толгөрлийн хурдан төлөн сартай хонгормор тархин дурлаж байгаа үзүүрийн хэдэн мөрнөөс үлдчих шиг боллоо. За мөн одоо энэ Жавхлан жаргын хурд уралдаанд өржнэн жил саар лазарган хайрагдуулж байсан Дорн аймгийн Хэрлэн сумын аймгийн алдарт бай Дэмчгийн Батэрдний хурдан халдсан мөр хамгийн наадалт нь урьдчилан байгаа бол өнгөрсөн жил төрийн хөр зингэл нааданд морин соёлон ам хүүцэн дурлаа засгийн газрын ханган бүсэд мөн одоо ам хүүцэн дурласан Савхан аймгийн Завхан мандал сумын Цэрэн Дөржийн Мөнхөгийн тод янзаг зэрлэмрийг Монгол улсын мандал байж Ханбаатарын буян догтог үйж урдлуулж байгаа. Энэ хэдэн бөмөрнийхөө хамгийн ардалт нь Сүхбаатар аймгийн баруун урд сумын Сүхбаатарын төвшинлэрийн хурдан хулмар одоо гараад ирсэн бол өнгөлөөд байгаа сайхан хээрмөр Сүхбаатар аймгийн баруун урд сумын аймгийн алдарт байж Мондон гамбалтын үйж урдлуулдаг Асгад сумын Баярагийн хурдан хээрмөр одоо гараад ирсэн байгаа. Цэгмэдийн ууган баярын хурдан хээрмөр цээшний хэдэн мөртэй ус одоо зуларсан. За Нямын Баттмрын хурдан саарлмөр энэ хэдэн мөрнийхөө өнгөн дээр уршилж байгаа бол 15 онд Жавхлан жаргал соёлон үрээ харагдаад за мөн одоо асгатын 90 жилийн үед харагдаад зүүн бүсэд тэр жилэн харагдаад өнгөрсөн жил Алтан уванд 10 дурдсан Сүхбаатар аймгийн уул уян сумын Чалхаасрын амраснагийн хурдан хулмар Сүхбаатар сумын төлгөрлийн хурдан хулмар за Сүхбаатар аймгийн Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сумын үе Сүхбаатарын сандаг дөржийн хурдан хармар одоо сая харагдаад өнгөрж байгаа шиг байна. За ингээд гарын мөрдүүдийг одоо үзэгчтэй охиндээ сайхан харуулж эхлэхэд энэ наадлаар Сэнкэр зэжнээтэй сайхан хулмароос одоо ороод ирсэн Сэлэн аймгийн мандал сумын үеж Чойжмцэн жимбэтийн хурдан хулмар ороод ирсэн байна. Тордон өрөмөлтийн хурдан төлөн сартай хонгормор хамгийн ардалт нь төлгөрлийн төлөн сартай хулмар өнгөн дээр нь байгаа. Сүхбаатар аймгийн халдсан сумын үеж Дамдын живийн нэмсрэнгийн хурдан мормор энэ Сүхбаатарын сандаг дөржийн хурдан харморны буруу талд нь гарч ирсэн уршилж байгааг үзэгчтэй авах харлаа. За Алтан дөрнөд Монгол компани зэрэг Тордон ариун болтын хурдан буруу хонгормор гарын хэдэн мөрнийх нь одоо өнгөн дээр гараад ирсэн уршлаад байгаа бол энэ харморны буруу талд яваад байгаа улаан морийг Сүхбаатар аймгийн 70 жилийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд хүрэн хязгаалангаа ам хүүтэн дурлуулж байсан аймгийн алдарт бияж Магистрийн нэргүй хөөж урдлуулж байгаа Нямсрэнгийн хурдан бормор юм байгаа юм. За Сэлэн аймгийн мандал сумын Чойжмцэн жимбэтийн хурдан хулмар энэ ороод ирсэн уршилж байгаа бол цаадалт нь Сүхбаатар аймгийн онгон сумын үе Цэвсрэнгийн Мөнхөрдний хурдан цавдар мөрөөс одоо орж ирсэн болтой байна. За Мөнхөрдний цавдар мөр одоо нэлээд хойхон талаас уршлаад байгаа. Хэнтэй аймгийн өмнө дэлгэр сумын үе Сүхбаатарын сандаг дөржийн хурдан хармор за буруу талд нь Сүхбаатар аймгийн халдсан сумын Дамдын живийн нэмсрэнгийн бор гэж өнгөрсөн жил хүрэн зөвхөн уурхайн 70 жилийн өмнө зингэл нааданд хөлтөөхөн шиг харагдаж байсан хурдан бормор ороод ирсэн байна. За Дамдын живийн нэмсрэн гэдэг уяач бол одоо хэдэн хоногийн өмнө Мөнхөн хурд уралдаанд шүтлэн зээлдвэрээ төрүүлсэн ийм одоо уяач байгаа.
За намдгийн хөрлөгийн зэрдмэр одоо жоохон ойшилсан энэ хэдэн мөрнийхөө өнгөн дээр уулын сүмийн ангин алдарт Чалхаасрынгийн амарснагийн хурдан холмор гарч ирлээ. За Баян хонгор ангин бууцгаан сүмийн Нямын мөтмөрийн хурдан саарлмрын хар тал дээр нь Сүхбаатар ангин брон урд сүмийн Сүхбаатарын төвшин дэлгэрийн хурдан холмор ороод ирсэн байна. Өнгөрсөн жил аймагт морин зөөлөн дөрөв магнат хурдсан нөгөө саарлмөр одоо ороод ирсэн байгаа харагдж байна. Энэ бол одоо Сүхбаатар ангин халдсан сүмийн давгдөржийн мөнгөн сүхийн хурдан саарлмроо Туяа хүүгийн мөнгөртн гэдэг залуу яслагын daarуулдаг. За Сүхбаатар ангин халдсан сүмийн Ухнагийн хүрэл сүхийн хурдан саарлмрыг Баярын Баттар журдлуулж энэ хэдэн бөмбөрний хамгийн гар талд нь байна. Сүхбаатар ангин халдсан сүмийн Ухнагийн хүрэл сүх энэ чинь Монгол улсын ерөнхий сайдын хурдан саарлмар гарч ирсэн байж таа үзэгчтэй. За Жавхлан жиргэн хурд уралдаанд ерөнхий сайдын саарлмар одоо нэлээд дээгүүрхэн сайхан гараад ирсэн уршилж байгаа бол энэ хамгийн наадаар нь тод улаан ширууцтай өгөхөд харуу удамар өнгөрсөн жил аймгийн бэрсэнгэл нааданд 8 турдлаад за бүрэнгийн уурхын 70 жилийн ойд мөн одоо 8 турдалсан Сүхбаатар ангин Баян дэлгэр сүмийн Инг амгалангийн амар төвшингийн үе журдуулдаг баруун урд сүмийн үе Жүгдрийн Батбүргийн хурдан хэр удамар орж ирсэн байна. Сүхбаатар ангин Баян дэлгэр сүмийн түргэний гомсрынгийн одоо унган адуу байгаа. За түргэний гомоо гэхээр одоо өнгөрсөн жилийн төрийн дүмнийг бидэр талууны унган эдсэн гомсронгойтой бас одоо амдуураад байдаг Баян дэлгэр сүмийн муухай гомоо гэж бас одоо түргэний жолооч хүн байдаг шүү үзэгчтэй. За тэр айлын одоо унган адуу юм байгаа Инг амгалангийн амар төвшингийн үе журдуулж байгаа Жүгдрийн Батбүргийн хурдан хар удамар за өнгөн дээр нь цагаан усан намгатай цээжнэтэй хэрмэр бол одоо Мондан амбалдалтын үе журдуулж байгаа Асгатын мэрэгийн хурдан хэрмэр мөн одоо Сүхбаатар ангин Мөнхөн сүмийн Батнарын мэрэрдний хурдан халдсанмар үзүүрийн урдан мөрөн дээр гараад ирсэн уршилж байгаа бол өнгөн дээр нь Төв аймгийн сэргэлэн сүмийн уяач Алимагийн Батултын үе журдуулж байгаа Сүхбаатар ангин Эрдэнэ цагаан сүмийн хөнгөн адуу Дорногов ангин уяач Орогдлын Эрдэнэ улганы Туудаа хэр гэдэг мөр одоо гарч сайхан өдөлсөн байгаа. Амын үзүүн дээр нь Сүхбаатар ангин Мөнхөн сүмийн Батнарын мэрэрдний хурдан халдсанмар Айргийн 3 дээр Асгатын мэрэгийн зэрдмэр Айргийн 4 дээр Баруун урдын Жүгдрийн Батбүргийн хурдан хэр уурдмэр за 6 дээр одоо хамгийн ард талд нь Сүхбаатар ангин Мөнхөн сүмийн Цэгмэтийн ууган бэрийн хурдан хээрмэр одоо гараад ирсэн уршлаад байгаа бол үзүүрийн 3 мөрний хамгийн заа талд нь Төв аймгийн Борнуур сүмийн Сандаг дөржийн хурдан хөрмөр гарч ирсэн байна. Сүхбаатар ангин халдсан сүмийн унган адуу Жансан руу Мямтран гэдэг залуу уяасалгагийн daarуулдаг. За трийг хөлсөнгөл наад намын үзүүцсэн Цэрэн дөржийн мөнх үеийн тод янзаг гэдэг зэрдмэрний хөлн одоо жаахан саарсан гэмээр харагдаж байна. Нямын мөтмөрийн хурдан саармар одоо уршилж байгаа харагдлаа. За Сүхбаатар ангин халдсан сүмийн Дамжинживийн нэмсрэнгийн хурдан Улаанбармарын эдмэрнийхөө өнгөн дээр цаадалтан Сүхбаатар ангин уулын сүмийн 7 хашаатаар нутагтай ангин алдарт Чалхаасрынгийн амарснагийн хурдан хуулмар засын газрын бүсийн уралдаанд одоо соёолын үрээ хайр гэдэж байсан. За өнгөрсөн жилийн алтан овооны дахлагын нааданд 10 дурдалсан юм одоо хурдмөр байгаа. Араас одоо халиумөр орж ирсэн байгаа. Улаанбаатар хотын уяж Баатар хүүгийн нар мөнтлийн хурдан халиумөр. За наадалд нь бол одоо Сэлэн аймгийн мандалсан уяж Чойжимцэн жимбатын хурдан хулмөр орж ирсэн юм. Дөрвмөр одоо үзүүрийн тасарсан эдмэрний ард талд өршлээд байгаа харагдаж байна. Дорн аймгийн Хэрлэн сумын уяж Дэмчийн Баттэрдний хурдан хээрмэр наадалд нь Цовоогийн мөнх мандалын хурдан хээрмэр байгаа. Цовоогийн мөнх мандалын уяж соёолынгийн уралдаанд өнгөрсөн жил Жавхлан жиргад харагдсан Монгол уяд махтай харуурагийн бол одоо айр гэдүүлчихэд байгаа юм одоо сайн уяж. За өнгөрсөн жилийн зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд айр гэдсэн Чин нөмрийн хурдан хээрмэр одоо сая орж ирлээ. Чин нөмрийн хурдан хээрмэрийг одоо Сүхбаатар ангин халдсан сүмийн ангин алдарт яаж од хүүгийн амар зэя уяасалгыг нь харуулж байгаа. За ногоон хувцастай хүүхэдтэй сайхан хонгормор одоо гараад ирсэн уршилж байгаа түрүүн дарахын дурлаад байсан Дорн ангин Матар сүмийн яаж Савживын жимбатын хурдан хонгормор байна. Иргэний нисхийн Эрдэнэтийн хурдан зээл гэдэг мөр хамгийн цаадалт нь уршлаад байгаа харагдаж байна. За хэдэн хоногийн өмнө Дорн аймагт одоо хан уулын дахлагыг хүрсэн ингээд наадан түрүү мөнгөнд дурдсан Дорн ангин дашвалбар сүмийн хөнгөн адуу Монгол улсын алдарт яаж хүнсэнгийн анжуулууны хурдан хүрмөр одоо энэ дунд талд нь гараад ирсэн бол Дорн аймгийн дэлгэр сүмийн ухны материалын хурдан зэрдмэр ус одоо харагдаад өнгөрч огш шиг байна. За араас ус одоо авраг гадуунууд олон гарч ирж одоо төөн журалдаж огш шиг байна. За ногоон хувцастай хүүхэдтэй сайхан хонгормор одоо үзүүр гарч ирээд одоо жаахан үлдэх шиг боллоо. Улаанбаатар хотын уяа Чимэд өчрөн Эрдэнэ хотын хурдан шаргамар энэ хэдэн мөрнийхөө өнгөн дээр ус одоо сайхан гараад ирсэн хүрслээд байгаа. Сүхбаатар ангин Мөнхөн сүмийн ангин алдарт уяж Хүрлбаатарын ариун үнэнгийн одоо хурдан хээрмэр ин гараад ирсэн байна. Мөнхөн сүмийнхэн шилдэг ихнес нэмрээр 2 жил дараалан шилгарсан. Төвшин жирээ суманд 2 жил одоо дараалан төрүүлсэн баг. Мөнхөн сумандан харагдсан Багнуур дүүргийн наадамд нэг төрүүлж нэг ам үзүүлсэн ийм одоо хурдмөр байгаа. Тархин дурлаад усан төвшин дэлгэрийн хурдан хулмөр жаахан одоо хойшилсан бол Сүхбаатар ангин халдсан сүмийн Цовоогийн мөнх мандалын хурдан хээрмэр энэ хоёр мөрнийхөө өнгөн дээр за Жавхлан жиргад урьдчилан жил саарласраг хайргдуулж ирсэн Дорн аймгийн Хэрлэн сүмийн ангин алдарт уяж Дэмчийн Баттэрдний хурдан халдсан мөр хар мөрний цаадалтан Сүхбаатар аймгийн дарган сүмийн уяж Бадарчин мөнх хотын хурдан хүрэн халдсан мөрөөс одоо ороод ирсэн байна. Соёолын үрээ их онцгой хурдан байсан мөртөө Бадарчин мөнх хотын хурдан хүрэн халдсан мөрний хувьд за мөнх хот уяж хурдан шарг ураанаас одоо дархан хан уулын дахлагын нааданд төрүүлчихэд соёолынгийн уралдаанд тархин дурлцаар угаад 10 гаргаж орж байгаа харагдаж байсан. За ерөнхий сайдын хурдан улаанмарны наадалд ахиад одоо сайхан мөрмөр ирээд нийлсэн байгаа. Энэ бол одоо Сүхбаатар ангин халдсан сүмийн яаж Дамжинживийн нэмсрэнгийн хурдан мөрмөрөө өнгөрсөн жил бүрэн зөвхөн урхан 70 жилийн үед айргийн урт турдласан. Энэ хэдэн мөрний хамгийн ардалтан Сүхбаатар ангин уулын сүмийн ангин алдарт яаж Чалхаасрынгийн амарснагийн хурдан хулмөр байгаа. За хулмөрч одоо бас сэрвэлцэл явдаг мөртөө энэ хамгийн наадлаар нь бол одоо Сүхбаатар ангин халдсан сүмийн Баярын Баттарын үе журдлуулж байгаа Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатар ангин халдсан сүмийн Ухнагийн хүрэл сүхийн хурдан халиумөр одоо гараад ирсэн уршилж байгаа. За мөн одоо тэр Чалхаасрынгийн амарснагийн хурдан хулмөрний
өнгөн дээр бараан онцтой үхэдтэй сайхан ном хол хэрмэр урьдчилаад байгаа. Тэр бол одоо Сүхбаатар аймгийн Асгат сумын Гамболтын Чиндүмрийн хурдан хэр гэж өнгөрсөн жил засгийн газрын зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд айрагдсан хэрмэр одоо гараад ирсэн байгаа. За тэрэн дэржийн мөнгөгийн тод янзаг зэдмэр үзүүр дөхөн сайхан уралдаж байгаа үлдэж байгаа харагдаж байна. Энэ хэдмэрнийх нь хөнгөн дээр цэнхэр утастай үхэдтэй гөхөлтэй сайхан цавдрмар гараад ирсэн байгаа. Энэ бол одоо Сүхбаатар аймгийн Хонгон сумын үеаж Цэвсрэнгийн мөнгөртний хурдан цавдрмарын байгаамаа. Төрпөнбөрний дундалд нь яваад байгаа бараан утастай үхэдтэй сайхан хэрмэр бол одоо нэг талдаа Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын өндөр чулуунгаан атууны өгшил орчихсон. Нөгөө талдаа бол одоо Монгол улсын алдарт үе Жамбалын шинууган атууны өгшил орчихсон. Ийм одоо хурдмар байгаа. Цэргийн хүүгоогоос одоо дамжиж бэлгэнд ирсэн ийм одоо атуу юм байлаа. За энэ хэрмэр үзэгчтэй соёолон үрээ Хэнтэн аймгийн Сэцэн ханы хурд уралдаанд түрүү магнад хурдж байсан да. Өнгөрсөн жил Алтан овооны 105 жилийн засгийн газрын зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд мөн одоо хайрагдсан. За өнөөдөр бас одоо 2 наадмын нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн алдарт үе чамайг эрхэм сайхан алдрын зэрэг төрсэн од хүүгийн амар зэе үеч одоо уяслагыг харуулж байгаа. Энэ наадлын бормор бол одоо Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт үеч Магстрын нэргэн өөчрөлж байгаа Халзан сумын үеч Данжин живийн нэмсрэнгийн хурдан бормор гараад ирсэн уршилж байгаа. За даннаа бас одоо гуншин ихтэй зартай хурдан хөлгөөдөн дархиндаа оролдож байна. Өнгөрсөн жил Булган хангай бүсийн уралдаанд Халзан сумын Булган халтрын одоо сайхан хармороо холтрүүлгэж байсан. Баян хонгор аймгийн Бууцгаан сумын Нэмэн Батмрын хурдан саардмар. За ер нь одоо тонгоочоод газрын хол тун шунаг дуухан дагвалтай ийм одоо мөр байгаа харагдаж байна. За Нэмэн Батмрын хурдан саардмарны уясалгыг Галсангийн Болдбаатар гэдэг залуу бол одоо уясалгыг тааруулж байгаа. За өнгөрсөн жил одоо яг энэ саармар шиг дагвалтай Сэлэн сайхны галтын хол гэдэг мөр жавхлан жиргийн хурд уралдаанд айрагдж байсан санагдаж байна. Цэгмтийн уган мэрийн хэрмэрний өнгөн дээр Асгатын мэрэгийн хэрмэр гараад ирсэн байгаа. Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын Батнарын мэрэрдний хурдан халдсан энэ одоо үзүүр дөхөн сайхан уралдаад байгаа. За нэг дагвалн орсон үедээ бас л одоо ер нь тэнж байдаг атуудаа үнэн хурдан атуу юм байгаа юм. За ингээд өнөөдрийн хөрөц зэнгэл наадмын ихэнсний мөрдийн уралдааны үзүүрийн хурдан мөрийг үзэгч та охиндээ сайхан харуулгаад Төв аймгийн Мөрн урсумын Самдаг дөржийн хурдан хурмар айргийн 3 дээр өнгөний хоёр мөрнийхэн зөв талд нь бол одоо Сүхбаатар аймгийн Мөрн урсумын Жүгдрийн Мөцөргийн хурдан хэрв уралмар гараад ирсэн байгаа. Дорногов аймгийн Эрдэнэ улганы хурдан Туулай хэрмэр нь одоо хам үзүүн дээр байгаа. Батнарын мэрэрдний хурдан халдсамар айргийн 4 дээр Мөнгөний цэгмтийн ууган мэрийн хурдан хэрмэр айргийн 5 дээр гараад ирсэн. Цэгмтийн ууган мэр яаж өржинэн жил Мөнгөн дутаа жавхлан жирэг болоход хурдан зэдэсрага холдрүүлгэж байсан гэдгийг үзэгч та охин бол одоо сайн мэднэ. За энэ хэдмэрнийх нь өнгөн дээр Баян хонгор аймгийн Бууцгаан сумын Нэмэн Батмрын хурдан саардмар. За Сүхбаатар аймгийн Халзан сумын Данжин живийн нэмсрэнгийн хурдан Улаанбормор. За дундалд нь яваад байгаа гөхөлтэй сайхан зээрдмэр бол одоо Сүхбаатар аймгийн Хонгон сумын уяаж Цэвсрэнгийн мөнгөртний хурдан цавдрмарын байгаамаа. За 10-ийн багцаагаар яваад байгаа мөрдүүдийг үзэгч та бүхэндээ бол одоо сайхан харуулсан. Нямын Батмрын саарлаг гэдэг мөрч үнэн ч одоо уран дуухан дагвалтай мөр байна та. Ер нь одоо хүзүүд аваад тун шунаг дуухан дагвалтай юм одоо мөр байгаа харагдаж байна. За газрын хол мөрний олон хоёрт ер нь зүтгэж өөхөн байдаг мөр юм байлгүй та. Харин хэдэн мөрнийх нь өнгөн дээр Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын аймгийн алдарт үеж Хүрдбаатарын ариун үнэнгийн хурдан хэрмэр одоо гараад ирсэн байгаа. Түүнийх нь ардал дээр Хэнтэн аймгийн Галшар сумын Эрдэнэ улганы унаган атуу Цэгмтийн зургийн хурдан улмөр өнгөрсөн жил жавхлан жиргаад айргийн 3 турталсан Хэнтэн 95 жилийн мөн харагдсан. За ахаад ардал дээр нь Сүхбаатар аймгийн Дарган сумын Бадарчин мөнгөтний хурдан хүрэн халдсан мөр одоо гарч ирсэн. Авраг дуухан хийстэй хүрэн халдсан мөр соёолон үрээ Дархан хааны даглаг аймгийн зүүн бүсийн хурдан мөртийн уралдаанд айрагдж төмөн зогцомонд одоо төмний унагийн уралдаанд мөн одоо айрагдж ирсэн том жижиг олон уралдаанд төрүүлж харагдсан. Наргуус одоо хурдан мөрөө Сүхбаатар аймгийн Асгат сумын одоо унган ийм өгшөлтэй мөр байгаа. За ингээд Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын юу яаж Батнарын мэрэрдний хурдан халдсан мөр бол одоо энэ хэдэн мөрний өнгөн дээр сайхан гарч ирсэн уршлаад байгаа. Өөрийнх нь одоо унган атуу юм байлаа. Том жижиг олон уралдаанд төрүүлж харагдсан. Мөнгөн хурд уралдаанд төр айрагдж давхар ягаар иж уралдаж байгаа. Асгатын мэрэгийн хэрмэрний ард тал дээр уул үеийн сумын Жилхаасрынгийн амарсан агийн хурдан хулмар гараад ирсэн бол өнгөрсөн жил засгийн газрын зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд харагдсан Сүхбаатар аймгийн Асгат сумын Гамболтын Чиндүмрийн хурдан хэрмэр энэ хэдэн мөрнийхөө хамгийн ард талд нь байна. Цэгмтийн ууган мэрийн хурдан хэрмэр айргийн 3 руу шургалаа өнгөрсөн жил сумандан харагдсан тайжийн урдд төрүүлсэн Хязгаалан Хэнтэн баян утаг түрүү магнад хурдалж байсан. Очмөнгийн мөнгө хата гэдэг залуу уяслагыг тааруулдаг. За дөрөв дээр бол одоо Төв аймгийн Мөрн урсумын яаж Самдаг дөржийн хөрмөр Сүхбаатар аймгийн Халзан сумын юнаган атуу Жанцан нурын мэмзуран гэдэг залуу уясалгыг даруулдаг Жавхлан жиргийн хурд 2019 уралдааны ихэнсний мөрдийн уралдааны өнгөний хэдэн мөрөн дээр одоо туж сайхан уралдаад байна. За өнгөрсөн жил одоо Жавхлан жиргэд хурдан хулмран айрагдуулж өнөө жил одоо хурдан хэр соёлонгоо айрагдуулсан Мондон гамбал далтартын вендрэс мордсон баярын хурдан хэрмэр одоо өдөрийн хэдэн мөрөн дөрслээд байгаа харагдаж байна. За Хэнтэн аймгийн Батмар улсын аймгийн алдарт бие Цэгмтийн зургийн хурдан хулмар соёлонгоо Хэнтэн аймаг төрүүлж байсан. Өнгөрсөн жил Хэнтэн аймагт харагдсан. Бадарчин мөнгөтний хурдан хүрэн алдсан мөр үе үеийнхэн одоо тарлаад байгаа үнэнхүү бас одоо хурдан байгаа болтой байна. Үзүүрийн хэдэн мөрөн дээр жирэн одоо залгаж уралдан мөнгөтэй байгаа харагдаж байна. Энэ зэнгэр үстэй үхэтэй зээрдмөр Сүхбаатар аймгийн Хонгон сумын Цэвсрэнгийн мөнгөртний хурдан хонгормор түүний ардал дээр Нямсрэнгийн хурдан мормор байгаа. За Цэгмтийн зургийн хурдан хулмор өнгөн дээр нь Хүрдбаатарын ариун үнэнгийн хурдан хэрмэр байгаа. За одоо үзүүрийн хэдэн мөрийг одоо очиж сайхан харуулъя. 3 дээр бол одоо Сүхбаатар аймгийн Мөнгөн сумын Цэгмтийн ууган бэрийн хурдан хэрмэр сая Мөнгөн хурд уралдаанд төрүүлчихэд ирсэн ийм одоо хурдан мөр байгаа. Урьдчилан жил Адрах
холдруулсан өнөө жил одоо ингээд 10 жилийнхэн түүхийг амбирсан ингээд наатан их насны нэмэр харагдуулахад бас одоо ойрхон байна. Чин нөмрийн хурдан хэрмэр түүний ардал дээр нь за өнгөний хоёрмөр эрдэнэ болгоны хурдан алдармөр за ингээд Батцүргийн хурдан хэр бууралмөр төрүүлэн түмэн олныг байсгалаа. Торнгуйн эрдэнэ болгоны хурдан хэрмэр ам хөдлөн дурдалаа. Мөнхөн сумын цагмитийн ууган бэрийн хурдан хэрмэр айргийн 3 асгатын чин нөмрийн хурдан хэрмэр айргийн дөрөв дурдсан бол Төв аймгийн Борн нуурсумын самдаг дөржийн хурдан хөрмөр айргийн 5 дурдалаа. 6 мөнхөний Хүрлбаатан эрүүн үнэнгийн хурдан хэрмэр 7 тентийн цэгмитийн зэргийн хурдан хулмөр 8 энэ онгоны мөнхөртний савдрмөр 9 асгатын мирэгийн хэрмэр 10 дарингийн Бадарчин мөнхөтийн хүрэн алдсан хурдалаа. Уулынгийн Жилхаасрынгийн Амраснагийн хурдан хулмөр за мөн одоо өнгөрсөн жил аймаг төрүүлсэн мөнгөн сүхийн хурдан саарадмөр одоо билэн дээгүрхэн орлоо. Нямсрынгийн хурдан бормороос одоо билэн дээгүрхэн орж ирж байгаа харагдаж байна. За мөнхөний Батнарын баяр эрдэнэ хурдан халдсан мөр Нямын Баттамрын хурдан саарадмөр тус одоо билэн дээгүрхэн ороо авчиг боллоо. Ерөнхий сайдын хурдан саарадмөр их дээгүр орж харагдлаа. Ухнын бачралын хурдан дэрдмөр Дорногоос ирсэн мөн одоо хан ууланд төрүүлсэн Гүнсэнгийн ганжуулан алдартын хурдан хүрмөр тэргүүтээ олон хурдан их насны нэмэрд одоо 10 гаргаж хурдалж байгаа харагдлаа. Би Жанцандар Бямсруу гэж. Хүрмөрний удам хөшөл Урдум хөшөлийг халдсан гар нэмэрөө. Скватер аймгийн халдсан. Сандаг дорж ах юм мөрөөгөө. Тэгээ би уйдгээ. Анхныхаа уягаар хийж болж. Төв аймгийн сэргэлэнгийн болдоо гэдэг хүн байна. Энэ хойрмор уг гарал Скватер аймгийн Эрдэнэцгийн гаралтай мөр. Дорноговын зүүн баянгийн Оргодлын Эрдэнэ болгон гэдэг ах юм мөрөөгөө. Тэгээ энэ өвөл бас 5-6 харагдсан. Тэгж авсан саргаагаас орж хойрмороо нутгийн хойд дурлах гэж ирээд сайхан ам хөзүүллээ. Баяртай байна. Таанаа яаж харагдав? Энэ өвөл болсон жижиг бооцоотой наалмуудад 2 ам хөзүүлж 2 төрөлөө 2 харагдчихад байгаа юм. За урд жилүүдтэй яаж вэ? Урд жилүүд энэ одоо 7 тамар хавчигмөр нодны баян цагааны 100-ны мандаа хорд уйштай холбооны наадамд харагдсан. Соёолмор хангардд болсон. Бүсэд 8 тагсмар. Тэгээ ер нь битүүтүүмэр доо амжилттай тийм. Баярлалаа Хатар аймгийн мөнхөн сумын цэгмэдийн огомоор гэдэг хүн байна. Хэрмөний удам манай дүү Хачинкүм Гатрын хүрээ зэрэгний хүүхэд өөрийн онгонгоо авард өнгөл хязаалан уулын баян хотог сумын наадам төрүүлээд ам 2 тараад их насны мөр сумандаа 3 тараад сая уйштай болон төрүүлэл саяын чирээ 3 тарчлаа. Хачинкүм Гатрын дүүдээ ойж гисэндээ их баярлалаа. Тавис Гатрын нэгдүр багийн уяач Батцүргийн хүн байна. За миний баянлагэр одоо ямар төвшөнд үгээ унгамараа. За энэ битүү мөрөө. Тэ анхны уяагаар сая төрүүлж байна. За энэ манай найзын мөр яваа маань Скватер аймгийн Ассумын уугуул Дамбултын чин төмөр гэж миний найзын мөр сая 4-оор орлоо. Тэгээ сайхан наадс байна. За энэ мөр бол манай цэргийн хүн найз манаас чин төмөр найзтай өгсөн юм мөр байгаа. Урдум нь яаж хийсэн бэ? Энэ автооны наадмын 5. Энэ жил бүсийн наадамд 5-аар орсон. Тэгээ ер нь чулуун өндөр чулуун гэж мөнхөн сумын хараад чулуунгүй одоо гүүний гүү азар нь болохоор манай уулын сумын адуусан сумын мөгөө юм гаралтай байгаа. За энэхүү Сүхбаатар аймгийн Жавхлан жиргэн мөрөн спорт уяачны холбоо үүсгэн байгуулагдсны 10 жилийн аймгийн авраг хөдлөг шалгаруулах Жавхлан жиргэн хурд 2019 суралдааны хурдан их насны мөрдийн уралдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдсан Сүхбаатар аймгийн Баруун урд сумын Жүгдрийн Батцүргийн хурдан хэр бууралмарыг Баян дэлгэр сумын Энг хамгаалангийн Амар төвшин гэдэг залуу уяачлагыг даруул төмний ихэн алтан жолоо өргүүлээ. Асгад сумын уяач 80 танганы бад одоо шагналыг артуулан өгж өргөж байгааг үзэгчтэй охин харж байна. За ам хүзүүн дурдсан Дорнов аймгийн зүүн баянгийн Оргодлын эрдэнэ болгоны хурдан Туулын хэрмэрний байшаганлыг 10 жилийн бууралд өгтэй Жавхлан жиргэн мөрөн спорт уяачны холбооны дэргэн аймгийн алдарт уяач Палмын мөнх цэрэг одоо гартуулан өгж өргөж байна. За өрчнөн жилийн Жавхлан жиргэн хурд уралдаанд хурдан дээр засаргаан хол дөрвүүлгэж байсан Сүхбаатар аймгийн мөнхөн сумын уяач Цэгмэтийн ууган бээр хурдан хэрмэр өнөө жилийн 10 жилийн түүхтэйг аймгийн авраг хөдөлгөөний уралдаанд айргийн ураг дурдлууллаа. Өнгөрсөн жил одоо зүүн бүсийн хурдан мөрдийн уралдаанд айр гэдэж байсан
чин нөмрийн хурдан ярмарыг аймгийн алдарт яаж од хүүгийн амар зэя үеж урдлуулан айргийн дөрөв турдлуулсан шагналыг Жавхлан жаргал уяасны холбооны дэд тэргүүн Эрдэнэ дадаан Эрдэнэ нэлэг гартуулан өгж баяр хүргэж байгаа Төв аймгийн Мөрөн нур сумын Сандаг дөржийн хурдан өрөн мөрний бай шагналыг Сүхбаатар аймгийн Халзан сумын яаж Баярын Баттар одоо гартуулан өгж баяр хүргэлээ. За ийхүү Сүхбаатар аймгийн Жавхлан жаргал мөрөн спорт уяасны холбоо үүсгэн байгуулагсны 10 жилийн өн нэрмжид аймгийн авраг хөлөг шалгаруулах Жавхлан жаргалын хурд 2019 суралдаан өргөн нэлгэр сайхан зохион байгуулагдаж их насны мөрдийн уралдаанд төрүүл яригдсан хурдан өмнө эхөөтийн алдар толыг одоо шагналыг гартуулан өгж баяр хүргэлээ. За түрүү мөгнөд хурдалсан Батцэргийн хэр буурал мөрний уяасалыг харуулсан инкам хаглангийн амар төвшин гэдэг залуу бол одоо Жавхлан жаргалын хурд уралдаанд хурдан буурлуурыг 2 жил дараалан айрагдуулж байсан бол өнөө жилийн ихөө их насны буурал мөрөөс одоо түрүү мөгнөд хурдалууллаа. Өмнө их entertainment үзүүлж байна. Эрхэм уус та бүхнийг Ирландоос төлөвлөгдсөн Карен брендийн адууны нэмэлт тижэл витаминуудыг хөргөнөөр хэрэглээрэй. Сүүлийн жилүүдэд одоо миний хувьд бол энэ бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байна. Одоо жишээлбэл одоо энэ Carnol, Speed Excel гэдэг энэ бүтээгдэхүүн бол одоо их сайн бүтээгдэхүүнүүд байдаг. Өөр үеж эхлэхээс одоо 50 хүртэл нь одоо хэрэгжилж байна. Stay Sound гэдэг энэ бүтээгдэхүүн бол одоо хулгарын хадгаас хэрэгжилсэн энэ сайн бүтээгдэхүүн байна. Энэ бүтээгдэхүүн бол одоо морийг одоо хөндөөр суулгахаас бас хэрэгжилсэн ийм сайн бүтээгдэхүүн байна. Бидэнтэй та бүхэн доор хуцаар холбоорой. Их хурд үзүүлж байна. Чимэг их хурд мотоцикл Тэнгэрлэг Монголын Тэнхэтэрсэд зориулав. Анхдагч түүхий дээр хийсэн 100% байгалийн гаралтай. 3 давхар зузаан хөвн зөөлөн Clinics DecoSoft. Шилдэг технологи бүхий сүүл үеийн эвлэх машинууд тасралтгүй хөнгөнөн ажилласаар таны оюуныг ирээдүйг гэрэлтүүлэх хэвлэлүүд үнэн мөнхөд хадгалагдсан үлдэх өндөр чанартайгаар хэвлэгцээр. Үнцэн чанарыг хэвлэх гэрэл пресс. Зургасан бяцхан үрсэд тав тух бэлэглэх. Хагис чихэн шингэнийг ар нуруу урсгалгүй бусад чихнээс илүү хүртэн шингээж бүхий л үед хүүхдийн хөдөлгөөнд саадуулалгүй тайван амраан. Хагистай жаалууд хамгийн жаргалтай. Эцэг эхчүүд бид хүүхэдтэй тоглоом сонгохдоо юуны төрөнд аюулгүй байдал, материал, чанарт анхаарлаа хандуулдаг. Хүүхдүүд маань тэдгээрийг хармагцаал баярлан тогтолж авахыг хүсдэг. Энэ бол Висна экстра орс худалдааны төв. Баярлалаа аялалд таны хүрж байна. Хөгжилтэй аялал компани Номинтой саналын дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Дэлгэр мөрөнтэй хамтдаа энэ зууны хамгийн том тоглолттой аяллыг байгаль нуурын ирэг дээр зохион байгуулах гэж байна. Хайртай гэр бүл, анги хамт олон найз нөхөдтэйгээ хамтдаа аялаж, хайртай дуучныхаа сэтгэл томшсон дуунуудыг сонсож аяллаа амтыг мэдрээрэй. Аялал 2019 оны 6 дугаар сарын 19 хүргэнийг Улаанбаатар хотоос хөдөлнө. Байгалийн сайхныг мэдэрч хамтдаа баялцгаая. Байгаль далаа иргэдээ цөмөр балааг нь авъя гэж. За ёстой болохгүй. Маргааш найз ажилтай. Амара баатаргүй 4,000 дагуулыг татна. Өөрийн гэсэн кадацыг сонгодог болттой. Хизээс ажиллаа гадаж үзээгүй. За болио маргааш чухал ажилтай гэдэг ч дээ. 4,000 дагуу яах юм нэг кондишн. Яасны дараа дахиад кондишн. Асуудал байхгүй. Тийм үү? Бөмбөрцгийнхэн бүгд хэрэгэлдэг. Эрүүл мэндийн ундаа кондишн. Солонгосын номер 1 бүтээгдэхүүн. Албан ёсны эрхтэйгээр Монголд орж ирлээ. Яахын өмнө нэг кондишн. Ясны дараа нэг кондишн. Үнэхээр үнэн. Би батлана.
жүжигчин Сүрэлт дуучин Түмэн үлзийн нар 14,000 км замыг туулж 18,000 үзэгчтэй туулж инээж уулзсан би чиний зүрхэнд байна уу аялан тоглолт төвийн бүсийг зориуллоо. 5 дугаар сарын 26-нд Шарын гол, 27-нд Баруун гараа, 28-нд Дархан, 29-нд Сэлэнг, 30-нд Булган, 31-нд Эрдэнэт, 6 дугаар сарын 1-нд Хөвсгөл, 2-нд Тосон цэнгэл, 3-нд Тариалан сүмдэд 19-21 цагуудаас дуулж инээхийг хүссэн үзэгч тантай уулзахад бэлэн боллоо. Жүжигчин Сүрэлт, дуучин Түмэн үлзий. Би чиний зүрхэнд байна уу аялан тоглолт. Зургасан бяцхан үрсэд тав тух бэлэглэх хаагис чихэн шингэнийг ар нуруулуу урсгалгүй бусад чихнээс илүү хүртэн шингээж бүхий л үед хүүхдийн хөдөлгөөнд саадуулалгүй тайван амраан хаагистай жаалууд хамгийн жаргалтай. Ерөнхий найруулагч Төрийн Сойрхолт Баранбаатар, Төрийн шагналд Монгол улсын гавьяа жүжигчин Төмөрбаатар. Үнэнд гүйцэгдэх өдөр ирэн шүү. Ардын жүжигчин Саран Туяа. Чиний хийснийг үрмэн үрх харваа шүү. Монгол улсын гавьяа жүжигчин Ариун Болд. Юу тарин тэрнийгээ хураан штэ. Соёлын тэргүүний ажилтан Оюун Туул. Өнгө мөнгөнд хурд хүмүүс байдаг юм шүү. Соёлын тэргүүний ажилтан Батундрал. Би залуу хүн. Сайхан амьдрмаар. Жүжигчин Баяр Жовлон. Эрх мэдтэй хүн юу ч хийж болно гэж бодоогүй үстэй. Ойд нутаг. Продюсер Монгол улсын гавьяа жүжигчин Ариун. Би ямар буруутай юм бэ аава? Албан ёсны эрхтэйгээр зохиолч Цоюугийн драмын жүжиг. Ойд нутаг. Соёлын төвөргөнд 20 цагаас. Анхдагч түүхий идэрхийсэн 100% байгалийн гаралтай. 3 давхар зузаан, хөвөн зөөлөн Clinics Decosoft. Наадмаар зогсоорой. Одоо өндөр нээлтийн үйл ажиллагаанд ингээд зогсоорой. Их сайхан Монгол нутгийн зүүн өнөдцгаар наран мандаг сквадрнуудад Жавхлан шоргон морин спорт ойстын холбооны жил уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн авраг хөлөг шалгаруулах оролдоон энхүү энэ цагтаар эхлэхэд бэлэн болсон байгааг та бүхэндээ уламжлуулахад таатай байна. Өнөөдрийн энэхүү наад маань Монгол улсын алдар дууж Гэрнлэм бод гэмээр хэрхэм хүмүүний нэрмжид болгон зохион байгуулагдаж байна. Ингээд өнөөдрийн оролдооныг албан ёсоор нээж өгнө хэмээн та бүхнийхээ өмнө Жавхлан шоргон морин спорт ойстын холооны тэргүүн палмын мөнгө жаргал таныг хөндлөн мөрөө. Замун тэснаас Сквадрамын засаг даргаж амлын Эрдэнэбаатар таныг орон залж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөгч Жамбын Батсуур таныг хөндлөн мөрөө. Замун өнөөдрийн манай оролдооныг ивент итгэж хамтран зохион байгуулж байгаа Монгол улсын алдар дууж Гэрнлэм бод гэмээр хэрхэм хүнийг бас тайзнаа өрн залбиа наадамжтай баяр хүргэе. За сайн байцгаана уу? Эрхэм мөндөд уяачид, эрхэм мөндөд наадамчтай. Сайхан урдцааж байна уу? Морь хурдан уяа авилаг байна уу? За жид бүхэн аймгийн Жавхлан шарга уяачдын холбооноос уламж болгон зохион байгуулдаг аймгийн авраг хөлөг шалгаруулах хуралдаан маань анх зохион байгуулагдаж эхэлснээс хойш 10 дахь жилдээ зохион байгуулж Жавхлан шарга уяачдын холбоо маань бас 10 жилийнхаа энэ уралдаан зохион байгуулалт эхэлсний 10 жилийн Жавхлан шарга хэмээн нэрлэгдсэний 10 жилийн давхар тэмдэглэж байна. Бид бүхэн өгнө цагаан сарын дараа өвөл том 3 насаа хавар өдөөд 3 баг насаа уралддаг байсан. Энд засгийн газрын тогтоолоор бүх уралдаанууд хоригдсон учраас энэ удаа бид нар бас хамтдагч 5 насныхаа уралдааныг хийж байна. За энэ өдөр бас бид нарт нэг тэмдэглүүлжтэй үйл явдал болж байгаа нь манай Халдсан сумын яриад өндөр настан Гэрнлэм бодгоо маань бас энэ жил сар шөнийн босгон дээр Монгол улсын алдар туяа чимээг эрхэм хүндтэй
цолыг 80 гаруй наснда хүртэж өөрөө хүүхэд ах トゥ Сүхбаатар очоод бид бүхнээ баясгаж бод та бүхнийхээ өмнөөс бас баяр хүргэж байна. Өнгөрсөн жил бид бүхэн маань Алтан дараа овооныхоо төрийн их дахлага 105 жилийн ог Монгол улс даяар дарингийнхаа загварт ёсол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж Сүхбаатарын уяачт манаас өндөр амжилтыг үзүүлсэн сайхан жил байлаа. Энэ жил бид бүхэн бас зүүн бүсийн урд Дорнот аймагт болон хөрсөлг зэрэгтэй Дорнот аймагтаа бас уяачт маань энэ жавхлан чаргатай мордоо сайн уралдуулж зүүн бүсийнхаа наадамд Дорнот аймагтаа бас сайн уралдахыг хүсэн өрөөж энэхүү жавхлан чарга уралдааны ажиллагаа нээслэг мэдэгдэе. Нарийн сайхан нас те борла За та бүхэндээ энэ өдрийн мэдлэгийг дэвшүүлж эрүүлэн ганц зэрэг сайн сайхан мөхнө хүсэн өрөөё. Жавхлан шарга уралдаан бол манай аймагт улам жил болон зохиогдоод 10 жил болж байгаамаа. Энэ уралдаан бол зөвхөн Сүхбаатарчуудын юм биш. Монгол орны сонирхдаг ийм сайхан морины уралдаан бөгөөд наадам болоод ингээ сайхан хэвссэн. Энэхүү сайхан наадамдаа та нар өвлийг өнтэй давж, хаврын хатууг давж, зуны сартай золгон сайхан бэлтгэлээ хангаад өнөөдөр сайхан наадаж байна. Энэ жил олон сайхан наадам болно. Энэ наадам ихэн төрөө үл жавхлан шарга наадам өнөөдөр зохиогдож байгаа нь бол та нөхдийн уян сайдлах хэр таарч вэ? Энэ жилийн морины ажил маань хэр өрдөнтэй болсныг илтгэн харуулах сайхан наадам болно гэж бид эргэлзэхгүй байна. Өнөөдөр энэ наадмын үеэр Монгол улсын алдар туяа цолоор шагнагдсан Будгай өөрийнхөө баяр ёслолыг давхар тэмдэглэж энэ наадмыг ивент дэвтэж байгаа явдалд баяр талархлаа илэрхийлээд та нэгтийнхээ өмнөөс Будгайд эрүүлэн аз жаргалыг мөн дахин өрөөж байна. За ингээд өнөөдөр 10 жилийнхаа хойг дэмжүүлж байгаа жавхлан шарга морин спорт уяачтын холбоонд аймгийн зүгээс хүндэтгэлийн асар бэлгэлж байгаагийн гардуулж яваа батламжийн. За жавхлан шарга морин спорт уяачтын холбооны удирдлагуудад аймгийн засаг дарга Эрдэнэбадрын зүгээс хүндэтгэлийн асар бэлгэлж байгааг холбоо шарга таатай байна. Баяр хүргэе наадмчдаа. Тэгээд жаахан хоороошилтай байгаа ч гэсэн манай уяачд бол эртнээс морь молоо уяа савлгын тааруулж манай энэ уралдаалганд бол зөвхөн Сүхбаатар аймагт үгүй зүүн бүс бүр алс хол Улаанбаатараас ортол олон уяачид ирдэг.
За ингээд эндээс одоо шалгарсан морьдвол улсын хэмжээний хаанч оролдоолгонд одоо нэр бардам очдөг ийм сайхан одоо наадмаа. Тэгээ энэ наадмаар бас бидний ахмад уяач Будгой маань бас давхар баяраа тэмдэглэж байгаад бид өхөн их баяртай байна. Тэгээд уяачид хүүхдүүд та бүхэндээ аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Морин хордон байх болтугай гэж өрөөж байна. Өнөөдрийн Монгол улсын алдар туяач хэмээх эрхэм хүндтэй цолын эзэн болсон өдгөө 80 насны босгыг алгаж Монгол улсын алдар туяач Пиранлан Будг хэмээх эрхэм хүнийг та бүхэндээ зориулж бас баярын мэдлэг болгож үг хэлэхгүй гаа гэж таныг орон залж байна. Сүхбаатар аймгийн Жавхлан чарга морин уяач одооны 10 жилийн миний Монгол улсын алдар туяач болсны медалгын баярт хүрэлцээрсэн та бүхэндээ менчилээ. Та бүхэн сайн сайхан наадаарай. Хүндэт одхон өвгтэй амар заяа танаа. Сүхбаатар аймгийн засаг даргын 2019 оны 1-р сарын 25-ны өдрийн 25 тоод захирамжаар аймгийн алдар туяач бол олгов. Сүхбаатар аймгийн засаг даргын хамгийн газар Жавхлан шарга морин спорт туяачдын холбооны тэргүүн Палмын мөнгө жаргал 2019 оны 1-р сарын 26 гэсэн энэхүү үнэмлэх тэмдгийг гардуулахад бэлэн болсон байна. Хүндэт одхон өвгтэй амар заяа даныг хүндэтэн өрн залъя. За аймгийн алдар туяач цолоор шагнаж халзан сумын хараад Одгоогийн амар заяан Алтан овооны их тахлах наадамд их насны мөр айрвдуулсан ийм сайхан амжилтыг үзүүлсэн байгааг та бүхэнд дуулах гээд таатай байна. Баяр хүргэе. За Монголын хурдан мөрний сүм өгшөд нутаг болох Сүхбаатар аймагт жил уламж болгон зохион байгуулагддаг аймгийн хорог хөдөлгөөн оруулах Жавхлан жаргын хорд 2019 суралдаан хурдан шүтэн усны мөрдийн уралдаанаар үргэлжлэн үзэгчтэй авахын хүрж байна. За Жавхлан жаргын хорд 2019 суралдаан өнөө жил одоо их онцлогтой зохион байгуулагдаж байгаа. За учир нь бол одоо Жавхлан жаргын мөрний спорт wrestling холбоо үүсгэн байгуулагдсны 10 жилийн за мөн одоо Сүхбаатар аймгийн халдсан сумаас одоо төрөн гарсан Монгол улсын алдар туяач Пиранлан Будгын алдар туяач цолны медаль баяр зангид наадамтай хамт татхан зохион байгуулж байгаа гэдгээр ихээхэн онцлогтой ийм одоо сайхан баяр наадам
зохион байгуулагдаж хурдан шүтлэн насны мөрдийн уралдаанд газар газараас угдарсан 69 хурдан үрээ бүртгүүлээд гарааны зүрхээр одоо хөдөлж байгаа торгон мөчийг үзэгчтэй охин төлтөн харж байна. За эдэн дотор одоо өнгөрсөн жил жавхлан жарганы хурд уралдаанд таагам наснаа дөрөв магнаа дурдалж байсан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын аймгийн алдарт бияж Борхуугийн буян батны үеж орлуулж байгаа Өвөрхөн аймгийн хар өрөөнд сумын явуул Монгол улсын соёлын дэргэний ажилтан уртын дуучин дэлгэр сайхны жавхаа сайхны хурдан жанжин бүрээ одоо мөрдсөн байгаа харагдаж байна. За мөн одоо өнгөрсөн жилийн жавхлан жарганы хурд уралдаанд таагам наснаа ам хөдөлн дурдалж байсан Дорн аймгийн Матад сумын уяаж Сэрдэммийн Наранбаатны хурдан Савтай хонгороо одоо мөрдсөн байгаа харагдаж байна. Өнгөрсөн жил одоо жавхлан жарганы хурд уралдаанд таагам наснаа айргийн урал дурдалж байсан Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт бияж Будын дулуун сүрэнгийн хурдан хүрэн үрээ одоо мөрдсөн. За ингээд одоо өнгөрсөн жилийн жавхлан жарганы хурд уралдааны үзүүрийн 3 үрээ бол одоо 3 ламбас одоо мөрдсөн байгаа нь бас одоо уралдааны наадам үнэхээр одоо сонирхолтой болохын нэгэн тод жишээ баха. За Жанжин бүрийн хувьд хэдхэн хоногийн өмнө одоо Төмний хурд уралдаанд ам хөдлөн дурдалчаад ирсэн байгаа. За мөн дүүнчлэн өнгөрсөн жил Халзан сумын бэрс ингээд наадам төрүүлээд мөн одоо давхар уягаар Монгол төрийн хөрс ингээд наадам магнайдан олгүй уралдаж алтан нэр ооны зүүн бүсийн дан шиг наадам ам хөдлөн дурдалсан Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдарт бияж нэргэн мэр хүүгийн хурдан зээр дүрээ ус одоо мордсон байгаа. Ингээд төрийн дүмэн ихээр мандайлуулсан олон хурдан шархан дүмэн нөхөд өнөөдрийн хөрс ингээд наадам алтан доосон өрөөр гарааныхаа зурхаад гүйдэд сайхан үрдгөө торгон мөчийг үзэгчтэй охин бол одоо толтон харж байна. За Сүхбаатар аймгийн жавхлан жаргамрын спорт уяжлын холбоо үүсгэн байгуулагдсны 10 жилийн ой нэрмжид аймгийн авраг хөдөг шалгаруулах жавхлан жаргын урт 2019 уралдаан хурдан шүтлэн насны мөрдийн уралдаан гарааныхаа зурхаагаас эрэкхэд одоо үндсэндээ бэлэн болсон байгаа. За тэр 3 үрээ одоо үндсэндээ төхөөрөмжөндөө орох юм бол шүтлэн насны мөрдийн уралдаан бол одоо гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эрэкхэд бэлэн болсон. За үнэхээр бас одоо хурдны өлгийн нутгийн энэ сайхан одоо зон олон баяр зангил наадмаа өргөн дэлгэр сайхан зохион байгуулдаг бүх мөрлийг одоо төхөөрөмжний араар оруулаад ямар нэгэн бодлоо маргаагүй нэгэн зэрэг одоо сайхан эргүүлнэ. За бидний энэхүү нэвтрүүлэгтээ бас одоо Төмний хурд нийгэмлэг хамтран ажиллаж байгаа гэдгийг энэ дэшинд одоо үзэгчтэй охиндаа бас дуулгахын зүйтэй байгаа. За ингээд одоо хурдан шүтлэн насны мөр гарааныхаа зурхаагаас эрэкхэд бэлэн болсон. За хорж илөө хурдны өлгийн Сүхбаатар аймгийн авраг хөдөг шалгаруулах жавхлан жаргын хурд 2019 уралдааны хурдан шүтлэн насны мөр гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргэж газар газраас угларсан 69 хурдан хөлгөөд гандар дуурайгаар гадар өмөрдөн энэ хуралдааны тэнгэр дор алтан доосоо мөргөж энэ хамгийн наадлаар одоо бараан амцтай хүүхэдтэй хээр үрээ гараад ирсэн өнгөрсөн жил жавхлан жарга 94 клубын нааданд айрагдаж байсан Сүхбаатар аймгийн Халзан сумын уяж Халзангийн хөрөл батын хурдан хээр үрээ гарч ирсэн байна. Мөнхөн сумын уяж Цэнглийн хурдан нэрдрээс одоо цээж дүүхэн сайхан гараад ирсэн уршиж харагдаж байна. За ингээд хурдан шүтлэн насны мөрдийн уралдааны хөнгөн дээр Төв аймгийн Аргалан сумын уяж Эрдэнэлгийн мембарчаагийн хөшөрлүүлж байгаа Дорн аймгийн Матад сумын аймгийн алдарт бие Ташнимын ангитрын хурдан бороо одоо гараад ирсэн уршиж харагдлаа. За талаар нь мэдээ хэдэн үрээ одоо ирээд нийлсэн байгаа. Вран зэжнэтээ захын зэр талцсан үрээ хол үрээ хоёр одоо ирээд нийлсэн Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Цэнглийн анги төвшингийн үеж урлуулж байгаа. Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын яаж Архичаагийн нэмдэн сүрэнгийн хурдан алсан үрээ Дорн аймгийн Гурван загал сумын яаж Бачуулооны төмөн өлцөгийн хурдан хол үрээ хоёр хоёулаа гараад ирсэн бол өнгөн дээр нь одоо захын жижигхэн зэрдрээ гараад ирсэн Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын уяж Амраагийн хурдан зэрдрээ гарч ирсэн байна. Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын уяж Ганхүйгийн Амраагийн хурдан зэрдрээ бол одоо шүтлэн насны мөрдийн уралдааны хөнгөн дээр Баян дэлгэр сумын уяж Архичаагийн нэмдэн сүрэнгийн хурдан халдсан үрээ ам хөдлөн дээр гараад ирсэн бол Дорн аймгийн Матад сумын аймгийн алдарт бие Ташнимын ангитрын хурдан бор үрээ мөн одоо Сүхбаатар аймгийн Дарган сумын уяж Тэндийн Батрын хурдан буур үрээ гараад ирсэн уршиж байгаа бол энэ наадаар бараан зэжнэтээ улаан өмөдтэй өгöd унсан сайхан хол үрээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын уяж Жамсрангийн Батлгийн хурдан хол үрээ одоо цээж дүүхэн сайхан гараад ирсэн байна. Тодолон широттой өгödтэй хээр үрээ үзүүрийн хэдэн бөө үрээний хамгийн ардталт нь урьдчилаад байгаа 14 номертэй мөрдсөн Сүхбаатар аймгийн Наран сумын уяж Үрнэгийн Мөнхөөрийн хурдан хээр үрээ гарч иржээ. Хээр үрээний хөнгөн дээр ягаан зэжнэтээ сайхан саар дурээ гараад ирсэн. Улган аймгийн Бугуул сумын уяж Хавсрынгийн жохлон бүсгийн хурдан саар дурээ байна. Энэ хэдэн үрээнийх нь хөнгөн дээр сайхан бор үрээ гараад ирсэн Сүхбаатар аймгийн Буран сумын Цогтойрын хурдан бор үрээ гараад ирсэн бол Төв аймгийн Зэрэглэн сумын уяж Инхтайвны Инхтойрын хурдан бүсгийн цагаан хээр үрээ өнгөрсөн жил одоо Төв аймгийн Бэрсэнгэл нааданд аяр гэдэж байсан юм одоо хурдан үрээ цаад алтан Сүхбаатар аймгийн Хонгон сумын Шар урдны бригадаар нутагтай аймгийн алдарт бие Дөрчилмын ядан мөчний дундхүү их хоёрын хурдан шарга үрээ ус одоо гараад ирсэн уршиж байгаа харагдаж байна. Энэ хамгийн наадлаар 247 номертэй мөрдсөн Цэнгэр утастай хүүхэдтэй сайхан зэрдрээ бол Сүхбаатар аймгийн Халзан сумын Эрдэнэлгийн байдлын хурдан хүрэн үрээ одоо гарч ирсэн уршиж байгааг үзэгчтэй ахин харлаа. За ари хэдэн үрээний наадалтан Сүхбаатар аймгийн Халзан сумын Халзангийн хөрөл батын хурдан хээр үрээ гараад ирсэн бол Монгол улсын алдарт бие Жаммын мөнгөсрөнгийн унган намагтай сайхан хүрэн үрээ одоо хээр үрээний буруу талд нь уршиж байгааг үзэгчтэй ахин харж байна. 142 номертэй мөрдсөн сайхан зэр талдан үрээ гараад ирсэн Сүхбаатар аймгийн Буран сумын уяж Энхүү хатын гандлагын хурдан зэр талдан үрээ байна. Буруу талдан Дорн аймгийн Хэрлэн сумын Дэмчгийн Инх Монголынгийн хурдан ногоон үрээ ус одоо гараад ирсэн уршиж байгааг үзэгчтэй ахин харлаа. Дорн аймгийн цагаан хоо сумын Монгол улсын алдарт бие Хүнсэнгийн Ганжуулууны унган намагтай зэр дүрэн Дорны цагаан хоогийн Батэрдний хурдан хүрэн үрээ байна. Өнгөн дээр нь
Дарна аймгийн алдарт туяад Сүхбаатар аймгийн баруун урд сумын Мондон амбалтын хурдан хэрвээ гараад ирсэн байна. Мөнхөн хурд уралдаан дөрөв мөгнөд хурдалсан Дамдын живийн нэмсрэнгийн хурдан зээл түрэг Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын аймгийн алдарт туяад Ядмын Батулцын үеж уртлуулсан ногоон зэжнэтэй гараад ирсэн байна. Мөнхөн хурд уралдаанд харагдсан Сүхбаатар аймгийн баруун урд сумын Ухнан амбалтын хурдан зээл түрэг одоо харагдаад өнгөрөх шиг боллоо. За хиндэр яваад сайхан хэрвээ бол одоо Улаанбаатар хотын үеж буян төвчний хурдан хэрвээ гараад ирсэн Сүхбаатар аймгийн баруун урд сумын аймгийн алдарт туяад Мондон амбалтын хурдан хэрвээ цэнхэр зэжнэтэй цэнхэр утастай өгөхөд унсан энэ хэдэн үрээний аман хүзүүн дээр гарч ирсэн уршилж байгаа. Түүнийх нь ар тал дээр хурдан мөрмөр нархин дурлаад байсан халдсан сумын нэмсрэнгийн хурдан зээл түрээ ус одоо гараад ирсэн ногоон зэжнэтэй улаан утастай өгөхөдтэй зээл түрээ энэ Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын цэнгэлийн зээл түрээ байна. Монгол төрийн хөл цэнгэл наадан төмний ихэнх алтан жолоо өргөөсөн нэргүн мэр хүүгийн хурдан зээл түрээ цэнхэр өмөдтэй өгөхөдтэй засмалтай зураг шиг зээл түрээ энэ дунд алтан одоо өршлээд байгаа. За Монгол төрийн хөл цэнгэл наадан дөрүүлээ давхар ягаар алтан ууны зүүн бүсийн дэшиг наадан аман үзүүлсэн юм одоо хурдан үрээ байгаа. Гарын хэдэн үрээнийх нь өнгөн дээр азархан сайхан цавтараа гараад байсан Булан аймгийн Бугуц сумын Савлрынгийн жогсон төгсгийн хурдан зээл түрээ ус одоо гараад ирсэн уршилж байгаа. Цэнгэлийн хурдан зээл түрээ Мөнхөн хурд уралдаанд аман үзүүлчихэд ирсэн. Өнөөдрийн хөл цэнгэл наадан 20-ийн мэгцаагаар гараад ирсэн байна. Дорн аймгийн Хэрлэн сумын Дэмчин Инг амгалангийн хурдан салтай хар үрээ ус одоо түүний ард тал дээр гараад ирсэн уршилж байгааг үзэгчтэй ахын харлаа. За одоо энэ хэдэн үрээнийх нь хамгийн ард талд нь одоо шар хувцастай өгөхөдтэй сайхан бор үрээ гараад ирсэн уршлаад байгаа. За тэр бор үрээ бол одоо Сүхбаатар аймгийн баруун урд сумын цогт хоёрын хурдан бор үрээ гарч ирсэн уршилж байгаа. Бөө үрээнийх нь өнгөн дээр бараан зэжнэтэй засмалтай сайхан хул үрээ уршлаад байгаа. Говьсүмбэр аймгийн сүмбэр сумын Жамсрангийн Батүлгийн хурдан хул үрээ. За өнгөрж оролдоод ирсэн Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Хан уягийн амраагийн хурдан зээл түрээ одоо жаахан хойшилж байгааг үзэгчтэй ахын одоо сая харлаа. За ингээд хурдан шүтлэн насны мэртийн уралдааны өнгөн дээр Төв аймгийн Сэргэлэн сумын уяаж Монгол улсын мандаа байж амнан аммын дашгсны ачгүй инх тайвны инквери хурдан хэр үрээ одоо гараад иржээ. Завхан ангийн цагаан жолоод сумын хугал Улаанбаатар хотын хан уулдургийн харьяат Монгол улсын алдарт уяаж Балдыржин мэрдэржин унган адуу. За энэ хэр үрээ өнгөрсөн жил Төв аймгийн Сэргэлэн сумын 6 дурлаа Төв аймгийн мэр наатанд хайргдсан юм одоо хурдан үрээ байгаа. За аман үзүүн дээр хэдэн өдрийн өмнө одоо хинтийн өмнөд үсгийн хурдан мөртийн уралдаанд аярагдсан Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Аригчаагийн нэмнэн сүрэнгийн хурдан халдсан үрээ гараад ирсэн уршилж байгаа. Өнгөрсөн жил жавхан жиргийн хурд уралдаанд даагнасандаа айргийн урд урлаж аймгийнхан бэр наатанд мөн одоо аярагдсан Сүхбаатар аймгийн халдсан сумын аймгийн алдарт уяаж Будын дулан сүрэнгийн хурдан хүрэн үрээ ус одоо өцөр хэдэн үрээтэй очиж нийлж байгаа харагдаж байна. Булан аймгийн Бугуц сумын уяаж Савлрынгийн жогсон төгсгийн хурдан саар дүрээ энэ хэдэн үрээний 3 дээр гараад ирсэн байгаа. За жавхан нөгөөс уяаж өнгөрсөн жилийн одоо жавхан жиргийн хурд уралдаанд сайхан мөрмөр ус одоо дархан зарлуулаад байсан санагдаж байна. Сүхбаатар аймгийн Онгон сумын шар урдны бригадаар нутагтай аймгийн алдарт уяа Дөржлмын Ядам багшны дундгүй их хоёрын хурдан шарга үрээ мөн одоо үзүүрийн 10 үрээтэй залгаж уралдаад байгааг үзэгчтэй ахын харлаа. За энэ одоо хартал цэнхэр уцтай өгөхөдтэй сайхан хүрэн үрээ бол Сүхбаатар аймгийн халдсан сумын Монгол улсын алдарт уяа Жаммын мөнгөсрөнгийн хурдан хүрэн үрээ гараад ирсэн байна. Дорн аймгийн цагаан хаваа сумын Монгол улсын алдарт уяа Хүнсэнгийн ганжуулууны хöyж орлуулж байгаа Дорн аймгийн цагаан хаваа сумын Бахтэрдний хурдан хүрэн үрээ ус одоо гараад ирсэн энэ өнгөтэй одоо өнгөн намхтай сайхан хүрэн үрээ урьшлаад байгаа. Өнгөрсөн жил жавхан жиргийн хурд уралдаанд түрүү мөгнөд дурдсан Жанжин бор үрээ одоо араас гарч ирлээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын аймгийн алдарт уяаж Борхүүгийн буян баттын унаган адуу Өвөрхан аймгийн хар орон сумын хугал Монгол улсын цэлийн дэргэний ажилтан дэлгэр сайхны жавхаа сайхны Жанжин бор үрээ одоо гараад ирсэн өнгөрсөн жил жавхан жиргад дөрүүлээд за мөн одоо давхар ягаар хан хинтийн аймгийн 95 жилийн амбар цангал наатан аман хүзүүн дурдсан өнөө жил төмний хурд уралдаанд аман хүзүүн дурдчаад ирсэн ийм одоо төрмөнд хурдан хүлэг өнөөдрийн наатан милийн хойхон талаас гарч ирсэн уршилж байгаа. Жанжин борын цааталт нь хурдан борморон дархин дурдаад өсөн Сүхбаатар аймгийн халдсан сумын уяаж Нэмсрэнгийн хурдан зэвдрэг Ядмын Батулцын алдарт үеж урдлуулж байгаа. Бас одоо үзүүрийн хэдэн үрээний ард талаар гараад ирсэн байна. Хатан үзүүртэй сайхан зээл халдсан үрээ энэ уршилж байна. Дорн аймгийн Баян дүмэн сумын уяаж Осгоны жаргал сайхны хурдан халдсан үрээ оршилж уралдах нь. За Сүхбаатар аймгийн халдсан сумын уяаж халдсангийн хөрөл баатын хурдан хэрвээ өнгөрсөн жил жавхан жаргал 94 клубын наатанд аярагдаж өсөн юм одоо хурдан үрээ байгаа. Баруун уртын зүгт үерийн хурдан борооны цаатлаар нь төрийн хөл цэнгэл наатанд дөрүүлсэн нэргүн мэр хүүгийн хурдан зэвдрээ одоо орж ирлээ. За төрийн наатанд дөрүүлсэн адуу гэдэг бас л одоо аргагүй төрмөл хурдан хүлэг байх юм байгаа үлгөө дээ. Үнэхээр ч одоо сайхан хувирж гисэн сайхан одоо их насны хийцтэй болсон ийм одоо харагдаж байгаа шиг байна. За энэ хэдэн үрээнийх нь өнгөн дээр бол одоо Эрдэнэ далайн Эрдэнэ нэлгийн одоо хурдан хүрэн үрээ гараад ирсэн уршилж байгааг сая одоо харлаа. Мөн одоо Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын аймгийн алдарт уяаж Пуушигны Амгалан баатарын хурдан хар үрээ одоо энэ хоёр үрээний буруу талд нь уршилж байгаа. Наад талд нь өнгөрсөн жил жавхан жаргад аман хүзүүн дурдсан Дорн аймгийн халах гол сумын уяаж Сэрдэммийн Наран баатарын хурдан хонгор үрээ одоо харагдаад өнгөрлөө. За мөн одоо сайхан бор хонгор үрээ уршлаад байгаа энэ Дорн аймгийн гурван загал сумын Бачулууны төмөн өлцөгийн хурдан бор хонгор үрээ. Энэ хэдэн үрээний хамгийн ард талд нь өнгөрсөн жил жавхан жаргад харагдаад аймгийнхаа наатанд мөн одоо харагдсан халдсан сумын аймгийн алдарт уяаж Будын дулан сүрэнгийн хурдан хүрэн үрээ гараад ирсэн бол өнгөрсөн жил алтан дээр оны зүүн бүсийн дэнчиг наатанд айргийнханаар худалсан Дорн аймгийн Хэрлэн сумын аймгийн алдарт уяаж Дэмчгийн Батэрдний хурдан хулуураа айргийн урд дээр байгаа харагдаж байна. Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол улсын мандаа байж амнан аммын дашгсны ачгүй инх тайвны инквери хурдан хэрвээ ам хүзүүн дээр за Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын Аригчаагийн нэмнэн сүрэнгийн хурдан халдсан үрээ буруу талаар нь өшөө үлгэж эхэллээ.
За аман хүзүүн дээр яваад хэрвээ бол Монгол улсын алдар төвяж Балдоржин Мэрдөржин өнхөн адуу их талдаан дорн аймгийн дэлгэр сумын аймгийн алдар төвяж Шарвын инх төвшингийн адууны өгшөлтэй ийм одоо хурдан үрээ байлаа. Өнгөрсөн жил Алтан ууны зүүн бүсийн дэшиг наатанд айргийн архнаар худалсан Дэмжин Батэрдны хурдан хуул үрээ Будын Доломсрынгийн хөрөн үрээ хоёулаа одоо холбоотой өртөөд байгаа Гавсан загаас их сайхан дархан дурлаад байгаа Төв аймгийн арган сумын Эрдэнэлгийн мемберчаагийн үуч орлуулж байгаа Дорн аймгийн Матад сумын аймгийн алдар төвяж Дашнымын инхтрийн хурдан бороо сая харагдаад өнгөрдөө Дорн аймгийн Матад сумын уяаж Сэрдэмбийн Наранбаатарын хурдан хон үрээ өнгөрсөн жил Жавхлан жаргад харагдаад аймагтан бос одоо харагдсан байх. За дараагийн сумын аймгийн алдар төвяж Цэндийн Батэрдны хурдан буур дурааны ард талдаар Дорнын 3 заглын Батчулууны Дүмгэлцгийн хурдан хуул үрээ. За Монгол төрийн хөл зингэл наатан төрүүлээд Алтан дарууны зүүн бүсийн дэшиг наатан аман үзэн дурдсан Халсан сумын аймгийн алдар төвяж Нэргэн мэр хүүгийн хурдан зайлтраа Үзүүрийн 13 руу нэлээд лавхан орж ирж харагдаж байна. Наран сумын бүрнэгийн мөнхөөрийн хурдан хэрвээ энэ хэдэн үрээнийхээ хамгийн зөв талд нь одоо урьдчилаад байгаа харагдлаа. За араас бол одоо Сүхбаатар аймгийн Халзан сумын Халзангийн хөрөл баатарын хурдан хэрвээ өнгөн дээр нь хатан үзүүлэлтээ сайхан зээлбэрээ ороод ирсэн. Тэр бол одоо Дорн аймгийн Баян Дүмэн сумын Осгоны жаргал сайхны хурдан Халзан үрээ байгаамаа. За ингээд тархины хэдэн үрээний ард дээр яваад байгаа үрээ нөө Сүхбаатар аймгийн Жавхлан жаргын хурд 2019 аймгийн авраг хөдөлгөөн шалгаруулах уралдааны хурдан шүтэн насны мөртийн уралдаан гарааныхаа 6 газрыг газрын жээжинд гарч ирсэн. Мөнхөн хурд уралдааны түрүү аман үзүү 2 хоёулаа одоо гараад ирсэн. Ядмын Батөлцийн өчрлөж байгаа Нямсрангийн зээлбэрээ цаа талд нь байна. Зөв талд нь яваад байгаа ногоон цэжнэтэй азарган дэлтэй сайхан зээлбэрээ бол мөнхөн сум юуж Цэнгэлийн зээлд гэдэг үрээ байгаамаа. Энэ наадалт нь улаан авцтай өгөөдөө сайхан сумтайхан харуураа урьшлаад байгаа. Дорн аймгийн Хэрлэн сумын Дэмчин Ингамгалангийн хурдан ногоо үрээ байгаа юм. За 3 цагны Батчулууны Дүмгэлцгийн хурдан хулрын бол одоо үзүүр уралдаж байгаа жоохон үлдэг шиг боллоо. За одоо урьшлаад өнгөнийхөө өрөөнүүдийг ахаа сайхан харуулхад Булган аймгийн уяач Жавхлан төгсөй одоо хурдан зээлдрээ бол одоо энэ хоёр өрөөний ард тал дээр өнгөнийх нь хэрвээ өнгөрсөн жил Жавхлан жаргад айргаж байсан Бяхрын Мадмукийн хурдан хэрвээ араа бишуугаата тун адилхан үрээ байгаа харагдаж байна шүү. За мөн одоо Сүхбаатар аймгийн Хонгон сумын уяач Ядмын их хоёрын одоо хурдан шаран үрээ гараад ирсэн урьшлаад байгаа. Энэ наадлаар нь алдарт Магны хэлэн гадарганы уяач эзэн мөнхийн мөнхөртний өж хурлуулдаг Аран аймгийн төвшрүүлэг сумын Цэрнэржийн тулгын хурдан хулуур яваа. Цаадалт нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Эрдэнэлгийн байдлын хурдан хүрэн үрээ одоо гараад ирсэн урьшилж байгаа. Булган аймгийн Бугал сумын уяач Тавсрангийн Жохлон төгсөй хурдан саардураа энэ хэдэн үрээнийхээ бас одоо өнгөн дээр байна. За Сүхбаатар аймгийн Наран сумын уяач Бүрнэгийн мөнхөөрийн хурдан хэрвээ сая харагдаад өнгөрлөө. Сүхбаатар аймгийн Дарган сумын аймгийн алдар төвяж Цэндийн Батэрдны хурдан буур дүрээ. Мөн одоо Дорн аймгийн Баян Дүмэн сумын Осгоны жаргал сайхны хурдан хүрэн үрээ. За мөн одоо Дорн аймгийн Цагаан сумын Монгол улсын алдар төвяж Хүнсэнгийн Анжуулууны үеж ордуулж байгаа Батэрдны хурдан хүрэн үрээ бас одоо гараад ирсэн байгаа харагдлаа. Энэ гурван үрээний хамгийн зөв талд нь Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдар төвяж Нэргэн мэр хүүгийн хурдан зээлдрээ гарч ирсэн. За хоёр хүүгийн хурдан зээлдрээ өнгөрсөн жил Сумандан дөрүүлээ давхар ягаар улсын наатан төрүүлсэн юм одоо хурдан үрээ байгаа. Цаадалт нь Хөвлөмбөр аймгийн Сүмбэр сумын Жамсрангийн Баталгийн хурдан сартай хул үрээ гараад ирсэн. За энэ дэлгэцний харагдаж байгаа бор үрээ бол одоо Дорн аймгийн Матад сумын аймгийн алдар төвяж Дашнымын инхтрийн хурдан бор үрээ. За ингээд одоо өнөөдрийн хөл зингэл наатмын хурдан шүтэн насны мөртийн уралдааны өнгөний 3 үрээг одоо үзэгч та бүхэндээ харуулж эхлэхэд 3 үрээний дундалт нь хөшөөлгөд байгаа хэрвээ бол Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ингээтэвний инквери хурдан хэрвээ өнгөрсөн жил Төв аймгийн Бэр зингэл наатанд айр гэсэн юм одоо хурдан үрээ. За наадалт нь бол одоо Дорн аймгийн Хэрлэн сумын аймгийн алдар төвяж Дэмчин Батэрдны хурдан хул үрээ гараад ирсэн урьшилж байгаа. Цааталт нь өнгөрсөн жил Жавхлан жаргуулан аймгийн Бэр зингэл наатанд тус үр хайргийн гурав дурдлаад Алтан ууны зүүн бүсийн дэшиг наатанд 9 дурдлсан Халзан сумын аймгийн алдар төвяж Будын Доломсрынгийн хурдан хүрэн үрээ гараад ирсэн байгаа. Энэ наадалт нь яваад байгаа Дорн аймгийн Хэрлэн сумын аймгийн алдар төвяж Дэмчин Батэрдны хурдан хул үрээ өнгөрсөн жил бас одоо Алтан ууны зүүн бүсийн хурдан мөртийн уралдаанд айргийн архнаар 10 дотор хурдалсан юм одоо хурдан үрээ байгаа та. За дундалт нь яваад байгаа хэрвээ бол одоо Төв аймгийн Сэргэлэн сумын Ингээтэвний инквери хурдан хэрвээ өнгөрсөн жил Сэргэлэн сумын Бэр зингэл наатанд 6 дурдлаад давхар ягаар Төв аймгийн Бэр наатанд одоо айр гэсэн юм одоо хурдан үрээ. Монгол төрийн хөл зингэл наатанд 16 онд одоо шүтлэн хүрэн үрээгийн айр гэдүүлж за үржин жил одоо шүтлэн хэрвээ аман хүзүүнд дурдлуулж ирсэн Монгол улсын алдар төвяж Балдоржин Мэрдөржин өнхөн одоо зөвдлийнхэн үеийн хонхорхойд өөсгөн намгатай хурдан хэрвээ өнөөдрийн хөл зингэл наатанд бас л одоо туж сайхан дархан дурлаад байгаа харагдаж байна. За Дорн аймгийн Хэрлэн сумын аймгийн алдар төвяж Дэмчин Батэрдэн Дэмчин Батцөргээд хоёр ихэр уяаж одоо Жавхлан жаргын хурд дурлаад бас л одоо одоохон сайхан наадгаа. За энэ гурван шүтлэн одоо ингээ үйлдвэрлэхдээ комиссийн хашааны хажуугаар өнгөрөхөд бол одоо ер нь тарлаатайгаа урьдчилаад байгааг үзэгч та охин харж байгаа. Дэмчин Батэрдны хурдан хулуурын өнгөн дээр гараад ирсэн бол за Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол улсын манлай байж Аннин аммын шагсны юу Ингээтэвний инквери хурдан хэрвээ цаадалт нь Сүхбаатар аймгийн Халзан сумын аймгийн алдар төвяж Будын Доломсрынгийн хурдан хүрэн үрээ гэсэн юм одоо 3 үрээ одоо дэлгэцний харагдаад байна. За 3 үрээний хооронд бас л өнөөдрийн нааданд одоо төмөгкөн сайхан уралдаан гарахыг одоо байг газаргүй байна. Энэ хэдэн үрээний өнгөн дээр бол одоо Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын яаж Аригчаагийн Нэмнэлрэнгийн хурдан Халзан үрээ бол одоо мэдэн зээрэгхэн болсон байгаа. За хул үрээг бол одоо хүүхэд нь амар нь одоо хайхтар хорж уралдаад байгаа харагдаж байна. За ингээд Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын хөвгөл Дорн аймгийн Матад сумын яриад Цэнгэлийн инх төвшингийн хөвж урдлуулж байгаа Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын яаж Аригчаагийн
архичаагийн нэмнэн сүрэнгийн хурдан халдсан үрээ бол одоо нэлээд зэрэгхэн тасарсан байгаа. Энэ өдрийн мэрцэнгэл наатан баян дэлгэр сумын архичаагийн нэмнэн сүрэнгийн хурдан халдсан үрээ бол одоо төрүүлсэн. За ам хүзүүнд бол одоо Дорн аймгийн Хэрлэн сумын ангин алдартай Дэмчин Батэрдний хурдан хул үрээ хурдалсан. За өнгөний 2 үрээ бол одоо комиссийн шийдвэрээр хоёулаа хасагдаж өнөөдрийн наатан Бодын Долон сүрэнгийн хурдан хүрэн үрээ Төмний эхийн алтан жолоо өргүүллээ. Монгол Дөрийн хөрцөнгөл наадмын төмөн нэг нэргэн мэр хүүгийн хурдан лэдрэ ам хүзүүнд хурдалж Төв аймгийн Сэргэлэн сумын Инх тайвны инквери хурдан хэрүүрээ айргийн 3 хурдаллаа. За арын хитэн үрээ бол одоо яг бөөн байгаа өнгөрсөн жилийн дөрөв мөгнө Жавхаа сайхны Жанжин бүрээ дундалд нь хамгийн баруун галдалд нь халдсан сумын үеж халдсангийн хөрөл баатарын хурдан хэрүүрээ. За Дорнын цагаан овгийн Батэрдний хүрэн үрээ бас одоо орж ирсэн. Ингээд айргийн 4-д хөрөл баатарын хэрүүрээ хурдалд Дорнын цагаан овгийн Батэрдний хүрэн үрээ айргийн 5-д Жавхаа сайхны Жанжин бүрээ 6 дурдаллаа. Долоодын Дорн аймгийн Матар сумын Наранбаатарын хонгороо 8-д Аргалантын Бэмбэрэгчаагийн хурдан бороо 9-д Дорн аймгийн уяа Жаргал сайхны хурдан хүрэн алдан ураа 10-д Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Жамтрангийн Батөлгийн хурдан хуулураа. За 11-д Мөнханы Цэнгэлийн зэвдрээ оршиг боллоо. За мөн одоо Даргангийн Цэндийн Батэрдний хурдан буурдураа игдээгүүр орлоо. Наран сумын Бүрнэгийн мөнхөөрийн хурдан хэрвээ игдээгүүр орлоо. Эзэн мөнхийн мөнхөрдний үжирлуулдаг Арангийн толгын хурдан хуулураа бас одоо өнөөдрийн наадмын нэлээд дээгүүрхэн орж ирж байна. Монгол улсын алдарт байж Жамбын мөнхсрэнгийн хурдан хүрэн үрээ бас одоо 10 милион гранатаар авчих шиг боллоо. Зэр түрэн жил төрийн наадам төрүүлсэн. Алтааныхаа 105 жилээр ам үзүүлсэн. Бага наснда. Энэ жил анхны уяа. За баярлалаа. Хурдны үлгийн Сүхбаатар нутгийг бас 3 дахь зорж ирж уулзж байгаамаа. Өнөөдөр ганц хэр үрэттэйгээ ирсэн. Хэр өрмө сайхан харагдлаа, маш их баяртай байна. Тэгээ хэр өрөөний удан болохоор их нь манай Дорногойн дэлгэрэх сумын аймгийн алдарт байж Шарвын их төвшин гэж ах юм маань. Хурдан алгаа загны төл цагаангүй байдгийг. Энэ хэр үрэг унаг багт манай энэ жил аим улсын алдарт байж болсон Балдоржийн баяр дорж гэж ах маань. Унаг багт надад бэлгэн өгчээсэн ихтэй. Одоо их нь манай хатанд байдгийг. Тэгээд өнгөрсөн жил дааганда Сэргэлэн сумын наадам 6-лаа Төв аймагт айрагдсан. Энэ жил да эртээд налаагт 34 төр үлчгээд ирсэн. Одоо яг анхны уяагаараа энэ чавхлын чарга уралдаанд ирж айрагдлаа. Маш их баяртай байна. Би Сүхбаатар аймгийн алдартай Бодын Долон сүрэн гэдэг. Хүрүүрээ манай өөрийн унгаад урд нь нодон жавхлын шаргатаа дааг гуруулаад аймагт гуруулаад Алтааныхоо очиж 9-оор орсоо. Энэ жилийн дан уяа. За энэхүү Сүхбаатар аймгийн Жавхлан жаргал мөрөн спорт уяачдын холбооны түүхэн яруу алдарт 10 жилийн аймгийн авраг хөлөг шалгаруулах Жавхлан жаргалын урд 2019 сургалтааны хурдан шүтлэн насны мөрдийн уралдаанд түрүүлж харагдсан хурдан хөлгүүдийн шагналыг гартуулан өгж өргөхөд бэлэн болжээ. За түрүү магнаагаар Сүхбаатар аймгийн Халдан сумын аймгийн алдарт байж Бодын Долон сүрэнгийн хурдан хүрэн үрээ одоо тодорлоо. Өнгөрсөн жил Жавхлан жаргал гуравлаад аймагтан гуравлаад Алтан овоонд 9-д давхиж байсан ийм одоо хурдан үрээ байгаа. Ам хүзүүнд өнгөрсөн жил Сумандаан дөрүүлээд улсын хөр зэнгэл наадамд мөн одоо дөрвөл давхгүйгээр Алтан овооны зүүн бүсэд ам хүзүүнд хурдалсан нэргэн мэр хүүгийн хурдан зээрдрээ аргагүй хурдан адуу гэдгийг баталж өнөөдөр авраг хөлгийнхээ уралдаанд ам хүзүүнд хурдаллаа. За айргийн 3 Төв аймгийн Сэргэлэн сумын Инх тайвны инквери хурдан хамрацсан хэрвээ гэж өнгөрсөн жил одоо Төв аймгийн Бэрзэнгэл наадамд айр идэж байсан хурдан үрээ мөн одоо хурдны хөлгийн нутаг дээрж айргийн 3 турдаллаа. За төрийн өмнөх хурдан зээдвэрийн шагналыг 10 жилийн бууралд өгдөө Жавхлан жаргал мөрөн спорт уяачдын холбооны тэргүүн аймгийн алдарт байж Палмын мөнхчрэгэл одоо гартуулан өгж өргөж байна. За Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол улсын манлай байж Аннин гомбын дэшгсны ачхөө Инх тайвны инквери хурдан хэрвээгээ энхүү хурдны хөлгийн нутагт одоо айрагдууллаа. Айргийн 4-д бол одоо халдсан сумын Халдангийн хөрөл баатарын хурдан хэрвээ. За айргийн 5 Дорн аймгийн цагаан овоо сумын уяач Батэрдний хурдан хүрэн үрээ тус хурдалж уйсан эзэн унсан гүгээд наадамчин олноон байсаглаа. Ингээд Жавхлан жаргал мөрөн спорт уяачдын холбоо үүсгэн байгуулагдсны 10 жилийн аймгийн авраг хөлөг шалгаруулах Жавхлан жаргалын урд 2019 суралдааны хурдан шүтлэн насны мөрдийн уралдаанд төрүүлж харагдсан хурдан хөлгүүдийн шагналыг гартуулан өгж өргөлөө. Төмний их entertainment үзүүлж байна. Мандах нарыг саранд төлөвлүүлж, мандууга ухааныг сэтгэл татамшуулсан Монгол хаддын эрхэмсэг дүрийн давтамж, энэтхэг орны эмт ургамлын арилга, эгэлгүй огхгүй сайхны бүтээгдэхүүн, эрхэм таны эргэл зээгүү сонголт. Хатан гоёл. Та бууд авах гэж байгаа юм шиг. Тэгвэл шилмэл буудын хямдралтай суглаатай буудантай Монгол хөтөлбөрийг орон даяар эхлүүлсэн байна.
таны худалдан авалт хийсэн үнийн дүнгийн 300 мянган төгрөг тутам нэг суглаа. Азтан гэх юм бол Брус 30 автомашин, мотоцикл, олон хамжируу таныг хүлээж байна. Танд амжилт хүсье. Баярлалаа. Анхдагч түүхий дээр хийсэн 100% байгалийн гаралтай. 3 давхар зузаан, хөвөн зөөлөн, Clinics Decosoft. Нянг хэмжигч багжийн тусламжтайгаар суултуураас 7654 нянг илрүүлсэн бол доместосоор цэвэрлсэний дараа бүх нянг устсан байна. Зөвхөн суултуурч гэлтгүй. Ван, шал бүх төрлийн гадаргууг дээд зэргээр цэвэрлэнэ. Шинжлэх ухаанд танигдсан бүх төрлийн нянг 100% устгагч Domestos. Инхри бяцхан дүүнэртэй зориулан уламжлал усан чанартай, найдвартай, жинхэнэ орс амттан хүүхэд бүхэнд хэрэгтэй бүгдийг багцлсан зөв бэлэг. Их өрсийн баярын мэд хүргэе. Экстра орс худалдааны төв. Баярлалаа аялал таны хүрж байна. Хөгжилтэй аялал компани Номинтой самтын дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дилэр мөрөнтэй хамтдаа энэ зууны хамгийн том тоглолттой аяллыг байгаль нуурын иргэдээр зохион байгуулах гэж байна. Хайртай гэр бүл, анги хамт олон найз нөхөдтэйгээ хамтдаа аялаж, хайртай дуучныхаа сэтгэл хонжсон дуунуудыг сонсож аяллаа амтыг мэдрээрэй. Аялал 2019 оны 6 дугаар сарын 19 хүргэнд Улаанбаатар хотоос хөдөлнө. Байгалийн сайхныг мэдэрч хамтдаа аялцгаая. Байгаль далаа иргэдээс хүмүүрээ далааг нь авъя гэж. Тампон хэрэглэх нь илүү хялбар боллоо. Аппликатортой тампон нь хөвөн зөөлөн шингээгчтэй бариултай бөгөөд авч явахад авсаархан. Kotex аппликатортой тампон. Та аялмаар байна уу? Тэгвэл та шилбэл бодонгоос бодонгаа аваад цуглаанд оролцож хосоороо гадаад аялах эрхийн эзэн болоорой. Бүх зардлыг нь шийдсэн. Нянг хэмжигч багжийн тусламжтайгаар суултуураас 7654 нянг илрүүлсэн бол доместосоор цэвэрлсэний дараа бүх нянг устсан байна. Зөвхөн суултуурч гэлтгүй. Ван, шал бүх төрлийн гадаргууг дээд зэргээр цэвэрлэнэ. Шинжлэх ухаанд танигдсан бүх төрлийн нянг 100% устгагч Domestos. Анхдагч түүхий дээр хийсэн 100% байгалийн гаралтай. 3 давхар зузаан, хөвөн зөөлөн, Clinics Decosoft. Та бүхэнд нэг сюрприз задлаа. Бодтой Монгол хямдралтай суглаат хөтөлбөрт оролцсноор нэг азтан галт тогооны тавилга. Дахиад нэг азтан удалгын өрөөний иж бүрэн тавилга. Дахиад нэг азтан зочны өрөөний иж бүрэн тавилга хожих боломжтой. Танд аз хэмрийг хүсье. Баярлалаа. Монгол Equestrian компани нь дэлхийд хурдан мөрний нэмэлт хичээл, витамин үйлдвэрлэлээр нэргүүлэгч TRM болон Plus Vital компани бүтээгдэхүүнийг Монгол улсын зах зээлд нийлүүлэх онцгой эрхтэйгээр ажиллаж байна. Цэвэр байгалийн гаралтай, чанар аюулгүй баталгаатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү нэмэлт хичээл болон витаминууд нь хурдан мөрний төсвөр чанарыг богино хугацаанд дээд зэгтэн хүргэж, өндөр амжилтанд хүргэх онцгой ач холбогдолтой тул эрхэм уяачид та бүхнийг өргөнөөр хэрэглэхийг уриалж байна. Манай компани нь хурд хүч, тамир тэнхээ болон уралдааны мультивитамин, амин хүчлийн бүтээгдэхүүн, амьсгалын замын өвчин, дархлаа дэмжигч, амьсгал задлагч бүтээгдэхүүн, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжигч, урьдчилан сэргийлэх болон эмчлэх бүтээгдэхүүн, тулгуур эрхтэн, холбогч эд, туурайн бүтээгдэхүүн, булчингийн үйл ажиллагааг дэмжигч бүтээгдэхүүн, хээлдүүлэх зориулсан бүтээгдэхүүн, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дэмжигч бүтээгдэхүүнийг уяачид та бүхэнд санал болгож байна. Туурах тусгаар Монгол улсын үндэсний эко соёлыг нуруундаа тайжваа эрхэм уяачид та бүхний хүлгэн хурдан байх болтугай. Бидэнтэй холбогдох утас 86 6 1950. Их хурд үзүүлж байна.
Мэдээлгээ даах энэ цагийн унаа нүүдэлчин мотоцикл. Хөржилөө Сүхбаатар аймгийн авраг хүлэгжлэр болох Жавхлан хэргийн хурд 2010 суралдааны хурдан соёлын стример гарааныхаа зурхаагаас нэгэн зэрэг сайхан эргээд цуутай хөлгүүдийн дөрвөн дуутай мөндөр шиг нэжигнэж энэ олон хурдан дүмэн ихүүдээс хамгийн наадлаар одоо өшөөлгөж байгаа сайхан хэрүрээ бол Өрхөн аймгийн 9 зүйлсэм яа Сүхбаатарын нэмчгийн хурдан хэрүрээ Орон аймгийн Батбат сумын Монгол улсын манлай баяж Батбатчрын хүнд Батар ууж хурдлуулж байгаа Сүхбаатарын нэмчгийн хурдан Азраган хэрүрээ мэдэн дээгүүрхэн сайхан гараад ирсэн уршилж байгаа бол өнгөн дээрээ одоо сайхан шарга хүрээ Говьалтай аймгийн алтай сумын яаш Тамдны Батэрдний хурдан шарга хүрээ гарч ирлээ мөн одоо амын хөдлөн дээр өнгөрсөн жил бүрэн зөвхөн өөрхөн 70 жилийн өмнө зингэд нааданд айрагдж байсан Сүхбаатар аймгийн халдсан сумын Баатаргалын отгон мэрийн хурдан бодон үрээ осотоо гараад ирсэн уршилж байгаа бол за мөн одоо Сүхбаатар аймгийн дарган сумын аймгийн алдарт бие Цэндийн Батэрдний хурдан бор үрээ айргийн 4-5 мэгцаагаар гараад ирсэн уршилж байгааг одоо үзэгчтэй охин харж байна. За өнгөн дөрөн Говьалтай аймгийн алтай сумын Тамдны Батэрдний хурдан шарга хүрээ за дунд талаар нь одоо сайхан Азраган хар хүрээ гарч ирээд өнгөлөө. Энэ хар хүрээ бол одоо Хинтээ аймгийн үлдсэн сумын уяаж Даймагийн отгон мэрийн хурдан хар хүрээ гараад ирсэн цаад алтан сайхан буурлуулаад Орон аймгийн Батбат сумын Пүрвдөржин болрын хурдан буурлуулаад гарч ирсэн уршилж байна. За мөн одоо сайхан хээр хүрээ одоо хараад ирээд нийлж харагдж байна. Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын уяаж Сүхбаатарын сандаг дөрчийн хурдан алдар үрэг өмнө дэлгэр сумын аймгийн алдарт уяаж Баярагийн Бат төвшин хурдлуулж байгаа үзүүрийн 3 үрээтэй ирээ нийллээ. За дөрөв дээр Говьалтай аймгийн алтай сумын Тамдны Батэрдний хурдан шарга хүрээ гараад ирсэн бол араас ахаад одоо сайхан ногоон цэвшнэтэй шарга хүрээ ирээд нийлсэн байгаа харагдаж байна. Тэр бол одоо Ховд аймгийн буян сумын уяаж Цэрэнбатын Магсаржавын хурдан шарга хүрээг аймгийн алдарт уяаж Бат сайхны загид зүсэн мууж хурдлуулж байгаа. За өнгөрсөн жил Монгол төрийн хөлсөнгөл нааданд 7 турдалсан Хөвсгөл аймгийн Дарайлан сумын Өлцийн сайхны Баасан зөрөнгийн унган атуу Төв аймгийн Дэлгэр хаан сумын Шарвын мөнгөн шигээ хурдан завдар үрэг Монгол улсын манлай уяаж Ханбаатарын буян догтог уйж хурдлуулж байгаа Жавхлан жаргын хурд уралдааны хурдан соёлынгийн үзүүрийн 10 үрээтэй ирээд нийлж харагдж байна. За Далтан Сүхбаатар аймгийн Уул уян сумын Хугал Хинтээ аймгийн Баян утга сумын аймгийн алдарт уяаж Халтрын алтан уйгийн хурдан хээр үрээ бас одоо гараад ирсэн дааган цагаас хойш том жижиг уралдаанаас айрыг дөрөв алдаж үзээг байгаа юм одоо хурдан атуу. За өнгөн дөрөн бол одоо Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын Сүхбаатарын сандаг дөрчийн хурдан алтруу гараад ирсэн уршилж байгаа бол Орон аймгийн Батбат сумын Пүрвдөржин болрын хурдан бороо ам хөзөн дээр Сүхбаатар аймгийн үүсгэн байгуулагчны 70 жилийн засгийн газрын зүүн бүсгийн хурдан мөрдийн уралдаанд хурдан Азраган алаг соёлонгоо холд рүүлгэж байсан Дарган сумын аймгийн алдарт бие Цэндийн Батэрдний хурдан бороо энэ хэдэн үрээний хамгийн ард талд нь өршлээд байгаа бол ам хөзөн дээр гараад ирсэн ногоон тэжнэтэй сайхан шарга хүрээ энэ Ховд аймгийн буян сумын уяаж Цэрэнбатын Магсаржавын хурдан шарга хүрээ. За 135 номертэй мөрцөн цэнхэр уцлаа угатай Азраган зэрдрээ бол одоо өнгөн дээрээ сайхан гарч ирж байгаа одоо үзэгчтэй охин гарлаа. Сүхбаатар аймгийн Наран сумын уяаж Ган дулгын модернитны хурдан сартай зэрдрээ одоо хошууллаа. Саадлын хэдэн үрээнийх нь өнгөн дээр Дундав аймгийн Цагаан тэр сумын аймгийн алдарт уяаж Говцын отгон гэрлийн хурдан хонгор үрээ ус одоо гараад ирсэн уршилж байгаа үзэгчтэй охин харж байна. За Боржигн нөөний урд талаас Эхрны одоо Наран мандах зүүн хязгаар хурдны үлгийн Сүхбаатар нутгийн тэнгэр дор хонгор үрээгийн одоо мордуулсан үзүүрийн хэдэн үрээтэй нийллээ. За хонгор үрээнийх нь цаад алт нь ахаад одоо сайхан дүрээ гараад ирсэн уршилж байгаа. Энэ бол одоо 2011 оны ардын хэвсэлийн 90 жилийн үндэсний хөрсөнгөд нааданд хурдан зэр даган харагдуулж ирсэн Сүхбаатар аймгийн халдсан сумын хан эрдэнэ компани зэрэг ойд өрн цэнгэн амар сайхны хурдан цохор байна. За ингээд одоо хурдан соёлын стримердийн уралдааны өнгөн дээр бол одоо Ховд аймгийн буян сумын Цэрэнбатын Магсаржавын хурдан шарга хүрээ одоо гараад ирсэн. Хинтээ аймгийн үлдсэн сумны Даймагийн утган мэрийн хурдан харуу ам хөзөн дээр одоо гараад ирсэн уршилж байгаа. Үзэгчтэй охин бол одоо сая дотхон харлаа. За хойшоо одоо жаахан суух юм бол коостл ихтэй хэн байгаа. Арын үрээнүүд бол одоо нэлээд дөрвөн хөнгөлтэй байгаа. Арын хэдэн үрээнийх нь өнгөн дээр улаан уцтай өгөхөтэй сайхан хонгор үрээ гараад ирсэн Сүхбаатар аймгийн төвшин ширээ сум яаж намжил дөрчин очир хуйгийн хурдан хонгор үрээ гарч ирлээ. Өөрийнх нь унган ихэр зузаад амгатай хурдан хонгор үрээ мөнгөн хурд уралдаанд үзүүр дөхөн уралдаж байгаа долоо дуртасан юм байгаа. Энэ за алдартыг уул салсан газрын төлөө Өмнө аймгийн Цогцлын сумын Монгол улсын тодмонлоо Дэштэмбэрлийн Батэрдний Азраган зэр соёлон бос одоо гараад ирсэн бол өнгөрсөн жил Мөнхөн сумын бэрсэнгэл наадан түрүү мөгнө дурлаа бүрэнгийн 70 жилийн аман хөдлөн дурласан аймгийн алдарт яаж ядны мөртөлцийн үеч хурлуулж байгаа Баццгийн нөндийн хурдан халтар үрээ ус одоо арын хэдэн үрээний өнгөн дээр байгаа харагдлаа. За хөдөлж урлаад усан Орон аймгийн Батбат сумын Пүрвдөржин болрын хурдан бороо энэ хэдэн үрээний хамгийн ард талд нь гараад ирсэн уршилж байгаа. За мөн одоо цаалалт нь Говьалтай аймгийн алтай сумын Тамдны Батэрдний хурдан шарга хүрээ гараад ирсэн бол энэ наадлаар нь одоо сайхан буурал үрээ ус одоо ороод ирсэн уршилж байгаа.
харагдаж байна. Энэ Төв аймгийн бүрэн сумын уяаж Дорж хүргийн ариун баярын шуун саарл гэдэг үрээ энэ хэдэн үрээний хамгийн наадалд нь урьдчилаад байгаа юм байна. За морь дөргөнгүүд үзүүр төхөн гарч ирсэн Өвөрхөн аймгийн 9 зүйлсмийн Сүхбаатарын нэмчгийн хурдан хэрэг ари хэдэн үрээнийг өнгөн дээр за дэмчиг гэдэг үеж өнгөрсөн жил алтан өвөний 105 жилийн их насны хулмар харагдуулсан ийм одоо хиймэртэй сайхан залуу. За өнгөрсөн жил Монгол төрийн хөдөлгөөнд наатан 7 турдалсан Төв аймгийн дэлгэр хан сумын Шарвын мөнгөн шигээ хурдан тавьдар үрээ үзүүрийн 5 үрээний 6 дээр гараад ирсэн үрсэлж байгаа. Сүхбаатар аймгийн наран сумын Гандулгын модор эрдний хурдан Азарган зээрдрээ өнгөний 3 үрээний хамгийн наадалд нөгөө дундлаар нь өшөө өлгөж байгаа жижигхэн хонгор байна. Дундгой аймгийн цагаан дэлгэр сумын аймгийн алдарт яаж 30 отон гэрлийн хурдан хонгор үрээ. За 3 дээр бол одоо Сүхбаатар аймгийн халдсан сумын аймгийн алдарт яаж аригчаагийн мөнхтрийн үе шурдлуулж байгаа. Сүхбаатар аймгийн халдсан сумын хан эрдэнэ компани зэрэг ойд өрнцэнгийн амар сайхны хурдан цоогор үрээ гэсэн ийм 3 үрээ Сүхбаатар аймгийн жавхлан жиргэн мөрөн спорт уяжлын холбооны 10 жилийн Монгол улсын алдарт яаж Финлянд нутгийн алдарт үе цолны медаль баяр зингэл наадмын соёл нийслэлийн мөрдийн уралдааны өнгөн дээр гараад ирсэн. За 3 үрээний өнгөн дээр дахиад хэрүүрээ байгаа юм байна. Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын аймгийн алдарт яаж Баярагийн бат төвшингийн үе шурдлуулж байгаа. Сүхбаатарын сандаг дөржийн хурдан халтар үрээ одоо гараад ирсэн. Арын 3 үрээ нь одоо үндсэндээ залгаж байгаа. За Сүхбаатар аймгийн наран сумын Гандулгын модор эрдний хурдан Азарган зээр зөөлөн одоо энэ хамгийн наадлаар нь урьдчилаад байгаа. Өнгөрсөн жил наран сумаас одоо их насны бормор жавхлан жиргэн хурд уралдаанд аяр идэж байсан. За 3 дээр бол одоо ойд өрнцэнгийн амар сайхны хурдан цоогороо гараад ирсэн бол ам хүзүүн дээр дуу хуур айргийн найргийн хөлгийн Дундгой аймгийн цагаан дэлгэр сумын аймгийн алдарт яаж 30 отон гэрлийн хурдан хонгороо гарч ирсэн. Боржигны хойны урд талаас өнөөдрийн наадмыг одоо зорж ирсэн байгаа. За боржигны талаас одоо 2 жилийн өмнө Батнасангийн Нямзуран гэдэг залуу хурдан хязаалан хонгороо тэгэн зорж ирээд аяр идүүлж байсан бас одоо түүх байдаг. За Шарвын мөнгөн шигээ хурдан цавдураа дааш үтэндэн бол одоо хоймор нутаг Хөвсгөл аймаг том жижиг олон уралдаанд төрүүлж аргасан аргагүй одоо захтай хурдан хүлэгдэ. Өнгөрсөн жил төрийн хөлс ингээд наадан 7 дурдсан. За Хөвсгөл аймгийн Трэлэн сумын уяаж Өлзий сайхны Баасан зүрэн гэдэг залуугийн унаган атуу эцэг нь Батбайхны ширэг гэдэг газар Хөвсгөл аймгийн их уулын бүсийн уралдаан соёлын үрээ төрүүлж байсан юм одоо удамтай атуу юм байна юм. За Сүхбаатарын нэмчгийн хурдан хэрвээ ари хитэн үрээнийх нь өнгөн дээр Сүхбаатар аймгийн халдсан сумын Баатаргалын утган бэрийн хурдан буурдураа өнгөрсөн жил бүрэн зөвхөн 70 жилийн аяр гэдсээс гадна том жижиг олон уралдаанд төрүүлж аргасан. Мөн одоо Хинтээ аймгийн Өлзий цэцгний Даймагийн утган бэрийн хурдан хар үрээ ус одоо гараад ирсэн дэмчгийн хэрвээний буруу талд нь урьдчилж байгаа. За мөн одоо энэ сайхан саар дүрээ урьдчилаад байгаа Төв аймгийн бүрэн сумын ариун бэрийн хурдан саар дүрээ. За ари хитэн үрээнээс одоо Сүхбаатар аймгийн наран сумын аймгийн алдарт үе Цэндийн Баттэрдний хурдан борурээ. За мөн одоо сайхан хол үрээ орж ирлээ. Энэ бол одоо Сүхбаатар аймгийн уулын сумын аймгийн алдарт үе Чилхаа сүрэнгийн амарснагийн үе шурдлуулдаг. За Сүхбаатар аймгийн баруун урд сумын Цогтөрдний хурдан хол үрээ орж ирлээ. Божживын Цогтөрдний хурдан хол үрээ араас одоо үзүүрийн хитэн үрээтэй ирээд нийлж байгааг үзэгчтэй охин сайхан арлаа. Ари хитэн үрээнийх нь өнгөн дээр сайхан шараг үрээ нэг одоо гараад ирсэн уршилж байна. Тэр хийн дээр яваадгаа гөхөлтэй тодулаан ширвцтай үхэтэй сайхан хээр үрээ бол Сүхбаатар аймгийн Баян дэлгэр сумын аймгийн алдарт үе төмрийн хурдан хээр үрээ гарч иржээ. За зөв талдан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Өлзий хоёрын өдөр хангаа хурдан саар дүрээ бас одоо гараад ирсэн уршилж байгаа. Хинтээ аймгийн Галшир сумын аймгийн алдарт үе Юурагийн Батмөнгийн үе журдлуулж байгаа. Хинтээ аймгийн Хэрлэн сумын Хаярвагийн Анжулууны хурдан хамарцоо хонгороо хамгийн заадлаар нь уршилж байгаа харагдаж байна. За хонгорооныхын зөв тал Цэнгэр цэжнээтэй сайхан халтар үрээ урьдчилаад байгаа. Мөнгөн хурдурлаанд өнөө жил одоо аяргийн 3 турдалсан Дорн аймгийн Хэрлэн сумын Сэлэн сайхны галтын хурдан халтар үрээ аймгийн алдарт үе Мондон амбалд үе журдлуулж байгаа. За Дорн аймгийн Хэрлэн сумын аймгийн алдарт үе Дэмчгийн Батцуурийн хурдан бүлтэн хэргэж шүтлэн үрээ Дорн аймгийн Бэрцэнгэл нааданд аяр идэж байсан хэрвээ хамгийн наадалд нь байна. Цаадалд нь өнгөрсөн жил жавхлан жиргэн хурдурлаад аярагдсан Сүхбаатар аймгийн халдсан сумын уяаж Эрдэнэ-Даланбаатарчингийн хурдан буган халтар үрээ одоо гараад ирсэн уршилж байгаа. За энэ хэдэн үрээнийх нь өнгөн дээр бол одоо Дарган сумын аймгийн алдарт үе Цэндийн Баттэрдний хурдан борурай. За буруу талд нь одоо сайхан Азарган хэлэн үрээ гараад ирсэн. Өнгөрсөн жил жавхлан жиргэн хурд уралдааны хөтөлсөөр угаа 6 дурдаж өнөө жил мөнгөн хурд уралдаанд Азаргатай уралдаж аман хөтөн дурдсан. Сүхбаатар аймгийн Түмэн зогтоос ирсэн нөгөө хурдан халуун Азарг одоо гарч ирсэн уршилдаа. Сүхбаатар аймгийн Түмэн зогсон үеж Гүн Замбуугийн зэргийн хүүгийн хурдан халуун Азаргыг Моононгийн Эрдэнэбаатар үе журдлуулж байгаа. Ухангой хурдан халуун Азарганы төлийн дэлийн одоо хурдан атуу байгаа. За Сүхбаатар аймгийн жавхлан жиргэн клубын гишүүн Сүхбаатар аймгийн баруун урд сумын үеж Божживын Цогтөрдний хурдан хол үрээ одоо ари хэдэн үрээнийх нь өнгөн дээр Цэндийн Баттэрдний хурдан боруу байна. Цаадалд нь гараад ирсэн уршилж байгаа. Өвөрхөн аймгийн 9 зүйлсмийн Сүхбаатарын нэмчгийн хурдан хээр үрээ гараад ирсэн. За буруу талд нь бол одоо Өмнө аймгийн зохицын сумын уяаж Чойшлын Бачиргалын хурдан хараараа гарч ирсэн байна. Өнгөрсөн жил жавхлан жиргэн хурд уралдаанд аяр идэж байсан Чойшлын Бачиргалын хурдан хараараа цоогийн мөнгөндөө гэдэг залуу уяа салгагийн дааруулсан. За Сүхбаатар аймгийн уулын сумын аймгийн алдарт үеж Халтрын алтан үеийн одоо төрсөн дүү аймгийн алдарт үеж авир мэдийн хурдан хэрвээ аяргийн над дээр одоо урьдчилаад байгаа юм байна. За мөн одоо Сүхбаатар аймгийн халдсан сумын хан эрдэнэ компани зэрэг оюут өрөнцөнгийн амрас сайхны хурдан зоогоор үрээ. За өнгөний 2 үрээг одоо үзэгчтэй охиндоо сайхан харуулж эхлэхэд Дундгой аймгийн цагаан дэлгэр сумын аймгийн алдарт үеж 30 отон гэрлийн хурдан хонгороо хөдөлсөн хэвээрээ.
За нийслэлийн Бахангай дүүргийн Монгол улсын мандаа байж Ганбаатарын буян төвчөө үж орлож байгаа Төв аймгийн дэлгэр хаан сумын Шарвын мөнгөн шигээ хурдан савдэрвэ аман хүзүүн дээр одоо гараад ирсэн ушилж байгаа. За отгон гэрлийн хурдан хонгороо өнгөрсөн жил түмний хурд уралдаанд одоо хайрэгдсэн. За мөн одоо тааган цагаас хойш ер нь одоо Дундгов, Говьсүмбэр, Дорногов, Хэнти гээд одоо олон газрын нааданд хайрэгдэж төрүүлсэн. Аргагүй бас одоо завтай хурдан хүлгээ. Өөрийнх нь одоо унган одоо жинхэнэ бас одоо боржигны өгн хөлт одоо өнөөдөр хурдны хөлгийн Сүхбаатар нутгийн тэнгэр дээр алтан доосоо өнгөргөж Жавхлан жиргэн мөрөн спорт вэшлийн холбооны 10 жилийн Монгол улсын алдарт байж Гэрэмдэн мөдгөн цолны медаль хөвөрсөн ингээд аймгийн авраг хөлгийн уралдааны соёлынгийн уралдааны өнгөн дээр сайхан гараад ирсэн байгаа. За аман хүзүүн дээр бол одоо Хоймор нутгийн унган одоо Төв аймгийн дэлгэр хаан сумын Шарвын мөнгөн шигээ хурдан тавьдар гэж өнгөрсөн жил Монгол төрийн хөлс ингээд наадан долоо дурдсан завтай хурдан дөмнөг гараад ирсэн. За ингээд өнгөний хоёр үрээ бол одоо арийнхаа өрөөнүүдээс мэдэн зэрэгхэн болсон байгаа. За өнгөн дээр гоцын отгон гэрлийн хурдан хонгороо Шарвын мөнгөн шигээ хурдан тавьдар. Хинти аймгийн өмнө дэлгэр сумын сандаг дөржийн хурдан хайруу хайргийн 3-д хайр Сүхбаатар аймгийн уулын сумын угол Хинти аймгийн баян утга сумын аймгийн алдарт яаж халтрын авир мэдийн хурдан хээр үрээ бол одоо хайргийн дөрөвдөр гараад ирсэн бол аймгийн алдарт яаж аргичаагийн мөнгөдрийн үж орлож байгаа хангартан компани зэрэг ойдүүрэн цэнгийн амар сайхны хурдан зоогроо хайргийн давтаар байгаа. За 6 дээр орж ирж байгаа энэ халиун үрээ бол одоо 1999 оны алтан оны төрийн дэлгэрийн нааданд 4 мөнгөнд дурдсан Монгол улсын мандаа байж аюушийн ухаан агсны хурдан халиун газрын төлийн төлөө Сүхбаатар аймгийн дүмэн зөвсөмөө яаж гүн самбуугийн зэргийн хүүгийн хурдан халиун үрээ өнгөрсөн жил азарган хязаалан Жавхлан жиргэн урд уралдааны хөтөлсөөр угаа 6 дурдсан. Өнөө жил одоо Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Мөнхөн хурд уралдаанд аман хүзүүн дурдалж давхар ягаар идвэрлэж байгаа ийм одоо хурдан одоо Сүхбаатар аймгийн дүмэн зөвсөмөө Моононгийн инкватор уяа салгыг тааруулдаг зөвдлөлийн дашаан толгоон дээр давхар сарн намгатай хурдан халиун газар одоо үзүүрийн хэдэн үрээтэй ирэн хэлсэн бол өнгөрсөн жил Жавхлан жиргэд харигдсан өмнө аймгийн зөвцөн сумын Шанг транс компани зэрэг чойшлын материалын хурдан харуулаа. За энэ бол одоо Сүхбаатар аймгийн халзан сумын Эрдэнэ далайгын одоо унган Монгол үед амгатай юм одоо хурдан одоо наад алтан дорн аймгийн Эрдэнэ сумын аймгийн алдарт бие Дэмчгийн Бацуурийн хурдан бүртэн хэр гэдэг газар одоо соёлон гараад ирсэн мөрөн соёлон гараад ирсэн байгаа. За дараагийн Сэндийн Батэрдны хурдан бороо ари хэдэн үрээнийх нь өнгөн дээр байна. Мөн одоо Сүхбаатар аймгийн мөрөн уртмын аймгийн алдарт бие Мондон амболтын үжирлуулж байгаа Дорн аймгийн Эрдэнэ сумын Сэлэн сайхны галтын хурдан алтар үрэ. Түүнийх нь ардал дээр мөн одоо Зэвсрэнгийн Эрдэнэ далай гон одоо унган одоо за Сүхбаатар аймгийн халдсан сумын Эрдэнэ далайн Батарчингийн богон алтар гэж өнгөрсөн жил Жавхлан жиргэд харигдсан халтар азарган соёлон гараад ирсэн бол Сүхбаатар аймгийн мөрөн урт сумын Божигын зөвтөртний хурдан хуулуурайг аймгийн алдарт бие Сүхбаатар аймгийн уулын сумын Долоон хашаатар нутагтай Чихаасрынгийн амарснаа үжирлуулж байгаа. За цаатлаар нь Хинти аймгийн алшир сумын Ноён хөврийн өвөр нутагтай аймгийн алдарт бие Үүрагийн Батмөнхийн үжирлуулж байгаа. Хинти аймгийн Хэрлэн сумын Хаян Хэрвагийн анжуулууны хамарцаа хонгороо орж ирлээ. За араас одоо нэг аяж уухан юм шиг мөртлөө агсранкан төлөөсөр алтан жигүүр одоо ургасан юм шиг айргийн хэдэн гүрэний ардаар залгалаа. Хаян Хэрвагийн анжуулууны хамарцаа хонгороо өнгөрсөн жил алтан ууны зүүн бүсийн шиг наатан долоо дурдсан юм одоо хурдан үрээ байгаа. За Дорн аймгийн Хэрлэн сумын аймгийн алдарт бие Дэмчгийн Бацуурийн бүлтэн хэр гэдэг үрээ одоо Дорн аймагтан хайрагдж байсан том жижиг олон уралдаанд дөрүүлж харагдсан хурдан үрээ. За Дэмчгийн Бацуур үеч ихэр нь одоо Дэмчгийн Батэрдэн үеч Мөнхөнд болсон Жавхлан жиргэн урд уралдаан саар дасаргаан хайрагдуулж байсан ийм одоо төвхтэй байгаа. За өмнө аймгийн зөвхөн сумын чойшлын битрэлийн хурдан харуулайг халдсан сумын цоогийн мөнгөнтэй үжирлуулж байгаа. Эцэг нь бол одоо халдсан сумын аймгийн алдарт бие Жамин Жирэнгүй адууны өгшөлтэй. Их талдан бол одоо өөрийн адууны халтар адууных нь өгшөл ордог ийм одоо хурдан үрээ байгаа. За энэ гурван үрээний наадалд нь Сүхбаатар аймгийн уулын сумын угол Хинти аймгийн баян утга сумын аймгийн алдарт бие халтрын авир мэдийн хурдан хайруу. За дундалд нь өшөөлгөөд байгаа цоогроо бол Сүхбаатар аймгийн халдсан сумын хан эрдэнэ компани зэрэг ойдүүрэн цэнгийн амар сайхны хурдан цоогроо. Цаадалд нь Хинти аймгийн өмнө дэлгэр сумын аймгийн алдарт бие Баяргийн бат төвшингийн үжирлуулж байгаа Сүхбаатарын сандаг дөржийн хурдан алдараа гарч ирсэн. За Шарвын мөнгөн шигээ хурдан хүрэн үрээн дээр Сүхбаатар аймгийн дүмэн зөв сумын гүн самбуугийн зэргийн хүүгийн хурдан халиун үрээ одоо залгалаа. Сүхбаатар аймгийн дүмэн зөв сумын Моононгийн инкватор үжирлуулж байгаа гүн самбуугийн зэргийн хүүгийн хурдан халиун үрээ Сүхбаатар аймгийн халдсан сумын Монгол улсын мандаа байж аюушийн ухаан агсны хурдан халиунуудын өгшөлтэй ийм одоо хурдан сайхан дүмнэг байгаа. Өнгөрсөн жил Жавхлан жиргэд одоо дурдсан. За өнгөн дээр юм бол одоо Дундгов аймгийн цагаан дэлгэр сумын аймгийн алдарт байж Говьсүн утган гэрлийн хурдан хонгороо хөтөлсөн хэвээрээ. За жижигхэн биетэ зассан шагаа шиг одоо энэ жижигхэн хулаа хонгороо одоо аргагүй одоо өнөөдрийн наадам түргэн байгаа юм байна. За хэдэн хоногийн өмнөөс одоо Дундгов аймгийн цагаан дэлгэр сумандаа бол одоо хол төрүүлж ирсэн ийм одоо хурдан үрээ байгаа. Дааган цагаас хойш одоо Говьсүмбэр аймгийн Уян тавгийн бүсийн уралдаан, Дорногов аймгийн Өргөн сумын Төвшин сүмбэр уулын даглаг ихвэр цэнгэл наадам, Хинти аймгийн бүсийн уралдаан ингээд ер нь одоо том жижиг олон уралдаан төрүүлж харагдсан да. Өнгөрсөн жил түмний хурд уралдаанд бас одоо хайрагдж байсан. За энэ хүү нэвтрүүлгийг бас одоо ингэж сайхан дэлгэрэнгүй үзүүлэхэд бид бүхэнтэй бас одоо түмний хурд нийгэмлэг хамтран ажиллаж байгаа гэдгийг үзэгч та бүхэндээ бас одоо дуулгая. За ингээд хурдны хөлгийн Сүхбаатар аймгийн Жавхлан жиргэн хурд
Бүрэн спорт уяачлалын холбооны 10 жилийн аймгийн авраг хөдлөг шалгаруулах уралдааны хурдан соёлын насны мөрдийн уралдааны өнгөн дээр дундуу ангийн цагаан дээр сумын ангийн алдарт яаж 30 отгон гэрлийн хурдан хонгор үрээ бол одоо хөтөлсөн авраа. Отгон гэрэл гэдэг уяаж оржигны вогн хөлдөдөг аргагүй бол одоо сайн үеж хурлуулдаг юм одоо зартай сайн уяаж л да. Унган атууныхан зөвдлийн үний онхоргоо дээр давхар саран дамгадар тэгээд за үзүүрийн 3 үрээ бол одоо нэлээд зэрэгхэн бол өнгөрсөн жил одоо жавхлан ширгийн хурд уралдаанд аяр гэдэж байсан. Сүхбаатар аймгийн халдсан сумын Эрдэнэ дагавын унган атуу цоогийн мөнгөнтэй үеж хурлуулж байгаа өмнө аймгийн зөвхөн сумын Чангтранс компаниас гэр чойшлын мэтрэлний хурдан хазраган харуулан айргийн дөрвөөр орж ирсэн байна. Хинтээ аймгийн өмнөдлгэр сумын уяа Сүхбаатарын замдаг дөржи халтаруур айргийн дав дээр за Сүхбаатар аймгийн халдсан сумын ойд өрөнцөнгийн амар сайхны хурдан зоогоор 6 дээр одоо өршлээд байгаа Мондан амбал талтартын үеж хурлуулж байгаа. Дорн аймгийн Эрдэнэ сумын хөвгөл Дорн аймгийн мөрөн спорт уяачлалын холбооны дэргүүлэгч Сэлэнг сайхны галтын хурдан халтаруур ороод ирсэн. За галт уяаж өнгөрсөн жилийн жавхлан ширгийн хурд уралдаанд их насны хөдөлмөрөөс одоо айр гэдүүлжсэн юм уяаш та. За Сүхбаатар аймгийн Баяндлэгэр сумын Монгол улсын хөдөлмөрийн баатар дуурж өгснөй хөө төмрийн хурдан хэрвээ ороод ирсэн бол энэ одоо бүм үрээний өнгөн дээр Сүхбаатар аймгийн за Хинтээ аймгийн галзар сумын ноён хөврийн өвөр нутагтай аймгийн алдарт яаж Юурагийн бат мөнхийн онгон атуу Хинтээ аймгийн Хэрлэн сумын уугуу Хинтээ аймгийн Дулааны цэцэрлэгээ станцын төрийн өмчит компани одоо дарга хаян хэрвэгийн амжилтны хурдан хонгор үрээ орж ирсэн. Шүтлэн үрээ аймгийнхаа мэрзэнгэл нааданд аяр гэдэж байсан. За ер нь одоо Дорнговын бүсийн уралдаанд бас одоо аяр гэдсэн том жижиг олон уралдаанд дөрүүлж аярагдсан үрээ. Саяхан бас одоо Баян утга уулын дэглэг нааданд аман хүзүүн турдалчаад ирсэн ийм одоо хурдан үрээ байгаа. За ингээд Монгол улсын мандаа авьяаж Хамбатын буйн төвчөө үж хурлуулж байгаа Шарвын мөнгөн шигээ хурдан цавdur үрээ бол одоо аман хүзүүн дээр аваарэ. За 30 отгон гэрлийн хурдан хонгор үрээ чинь одоо чахны жол шиг юм тэр тэнд бас одоо яралцтал тарлаатай өршлөөд байгаа та. За ингээд аман хүзүүн дээр өнгөрсөн жилийн төрийн хөлзөнгөл нааданд одоо долоо турдалсан Шарвын мөнгөн шигээ хурдан цавdur үрээ аваарэ. Дундуу ангийн цагаан дээр сумын аймгийн алдарт яаж 30 отгон гэрлийн хурдан хонгор үрээ бол одоо ингээд аймгийн авраг хөдлөг шалгаруулах жавхлан ширгийн хурд 2019 уралдааны хурдан соёлын насны мөрдийн уралдааны хөдөлсөөр одоо ингээд барайны үзүүрлөө орж иж байгаа турган мөчийг үзэгчтэй хавхан харж байгаа. За хонгор үрээ одоо холоос ирсэн хол сайхан даралсаар байгаад ингээд харамсалтай үзэгчдийн үзүүрлөө одоо гадуур нь гараа авчлаа. Ингээд энэ өдрийн наадмын түрүү магнаагаар Төв аймгийн дэлгэр хаан сумын Шарвын мөнгөн шигээ хурдан тавьдураа доторлоо. Дугууржгийн нөмрийн хурдан хэрүүрээ аман хүзүүн турдаллаа. Хинтээ аймгийн Хэрлэн сумын хаяр хэрвэгийн амжилтны хамарцаа хонгороо айргийн 3 турдаллаа. За Дорн аймгийн Хэрлэн сумын Сэлэнг сайхны галтын халтураа айргийн 5 өмнө аймгийн зөвхөн сумын чойшлын бачралын хурдан харуулаа. Айргийн 5 турдлах шиг 4 турдлах шиг боллоо. За Сүхбаатар аймгийн халдсан сумын Эрдэнэ Батарчингийн буган үрээ 6, Сүхбаатар аймгийн Дүмэн зөвхөн сумын Сэргэн хүүгийн хайлан үрээ 7 турдалж Хан Эрдэнэ компани зэрэг ойд өрөнцөнгийн амар сайхны хурдан зоогороо 7, өмнө дэлгэрийн сандаг дөржийн хурдан халдвараа 8 турдаллаа. Дэмжгийн Батцуурийн бүлгэн хэр гэдэг үрээ одоо 9 турдаллаа. За мөн одоо энэ халтрын авир мэдийн хурдан хэрвээ божгийн зөвтөртний хурдан хуулураа Сүхбаатар аймгийн Дүмэн зөвхөн Сүхбаатарын хурдан хэрвээнүүд нэлээд дээгүрхэн орлоо. Үлзэн үеийн хөтөр хангаа хурдан халин үрээ осото орж байна. Сүхбаатарын нэмчгийн хурдан хэрвээ нэлээд дээгүрхэн орлоо. За мөн одоо Сүхбаатар аймгийн Төвшин ширээ сумын Намжил дөржин очир үеийн хурдан хонгороо 20-ын багцаагаар орж ирж байгаа харагдлаа. За Дарган сумын аймгийн алдарт Цэндийн Батэрдний хурдан бороо осото 10 жаахан гранатаар ороо авчих шиг боллоо. За ийхүү хурдан соёлын насны мөрдийн уралдаан өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдаж барайнд орлоо. Монгол төрийн хөлцөнгөл нааданд 3 жил дараалан дөрүүлсэн улс атсангийн дэвд Таштанбэрлийн Батэрдэн дудмандагийн хурдан Сэрдрийн осото сая орж ирж байгаа харагдаж байна. За баяр хүргэе. Хурдны хөлгийн нутаг дээр жас аврах хөлгийн уралдаанд нь соёлмор харагдуулаа. Өөрийгөө танилцуулаа. Сэтгэлээвдээ олцохгүй юу? За би Хинтээ аймгийн Хэрлэн сумын хараад хаян хэрвэгийн ганцлан гэж хүн байна. Тэгээд хонгор үрээ маань хурдны хөлгийн дээр сайхан харагдлаа. Аман үзүүлсэн байна. Тэгээд энэ одоо гөгсөн Хинтийн ганшаар Юурагийн Батмөнх ахтаа баярлаа. Тэгээд манай хинтээчүүд бас анхных нь уралдаан сайхан хайрг авлаа. Баярлалаа. Алтан дээр уунд өнгөрсөн жил бас одоо 7-д орсон баг тий. Тэгээ алтан дээр уунд 7-д орсон нөгөө аймгийнхаа өмнөд ус төрүүлсэн. Энэ жил бас 2-3 хайргачаад байгаа. Ер нь хурдан юм сумандаа хайргацсан, аймагтаа хайргацсан. Тий сайхан байна баярлалаа. За дахин баяргийн амжилт хүсье. Баярлалаа. Танай хамт олондоос амжилт хүсье. За баяр хүргэе өнөөдөр бас нутгийнхаа аврах хөлгийн уралдаанд соёл үрэг хайргадууллаа. Сэтгэлээ бидэнтэй олцохгүй өөрийгөө танилцуулахгүй юу? Би Сквадрын халдсан суурь цоогийн мөнх мал гэж юм байна. Тий. За харахгүй өнгөрсөн жил бас удаа харагдсан байна. Тий өнгөрсөн жил зогсож байгаад 3 орсон. Энэ өмнө говийн зөгцсөн сумын хараад чойжлийн бацгал гэж үнэ соёл юм аамаа. Хоёулынх нь удам мөчлийг сахив. Эцэг нь болохоор энэ Жавинцэрнгойг манай халдсангийн юм. Тэрний хээр азар. Их нь болохоор манай хуучин галтраа азарны өгшөлтөй хар халдсангүй байт. Тэрнээс бас. Урд өмнөх амжилтуудыг эсэ. Урд өмнөх амжилт гэвэл нодлын хязгаарлан зогсож 3 орсон. Тийм л амжилт. Хээр үрээчээ дээр орчоо. Хээр 6 гарсан баха.
За дахин баяргийн амжилттай. За баярлалаа. Баяр үргийн хурдны үлгийн нутагт соёлын мөр төрүүлэгдээ өөрийгөө танилцуулахгүй юу? Баярлалаа. Наг хавалтай үе хурцэн бол дамдгас хүчрэгтэй. Тэгээ төвдрөг Монгол Улсын манлаач Ганбаатарын вонд татах юм байсан. Эзэн Улаанбаатартай хаангаа дүүргээ шаргын мөнгө шагаах юм төвдрөг. Өнөө жилийн анхны үе яваа. Өнөө жилийн анхны үе. Анх оролдоод хурдны үлгийн нутагт төрүүллээ. Баяртай. За дахин баяр үргийн амжилттай. За баярлалаа. За юуны өмнө баяр үргийн жавхан жаргын урд оролдоонд бас соёлын мөр харагдууллаа. Тийм өөрийгөө танилцуулсан сэтгэлээ бидэнтэй болцсон. За их баярлалаа та бүгдээ. Өнөөдөр жавхан жаргын наадмын Скватраймгийн баян гэр сумын дугуйчийн төмөр гэдэг хүн маань. Тэгээ жавхан жаргын наадмын хан соёлын мөртөө зарж ирсэн. Соёлын мөр маань амаа үзэж сэтгэл хөндөр байна. За хээр үрээнийхээ удам мөчлөгийг сайхан яриад байна. Миний хээр үрээ одоо миний хурдан гөгшин саалазрын дөд саалазраг гэдэг унгаа хатуу юм аа. Аав юм тий. Тэгээ хээр үрээ маань яг дааганда сумынхаа улсын наадамд төрүүлээ. Агууртраад шүтлэндээ сумынхаа улсын наадамд аман үзүүлж, их зааланда мөн сумынхаа улсын наадамд аман үзүүлж. Тэгээ төвшөө энэ жижиг наадмууд хэдэд орсон 10 хэд 3-4 арцсан. Өнгөрсөн жилийн жавхан жаргад бас 10-ийн багцаагаар. Өнгөрсөн жилийн жавхан жарганы наадамд яг дараас үтгэж ирээд 11-т орсон. Тий. Алтваандаа мөн явсны 20 хэд орсон. Тэгээд дуудмын дээр саар лазарга нь яаж оруулж ирсэн азарга? Саар лазарга яг бүр миний саар лазарганы дээд эцэг өвөөвөл миний аав миний хамгийн том ах Баазар гэдэг хүнд Төвшинжирээ сумын шануугаас хөрөөрөө авч өгч азар тавьж байсан. Тэгээ бүр дээд тал нь шануу гээ адууны эцэгтэй юм. Өвгөн тал нь. Тий. За дахин баяргийн амжилттай танд. Баярлалаа та бүгдээ. Та бүгдээ ажил амжилт хүсье. Монгол улсын атан гадаа содмрын уяны удаан дугийн атан дэнд Скватраймгийн жавхан жаргын уяачдын холбооноос хон байгуулсан жавхан жаргын хурд таврын уралдааны соёлын насны хайрыг хөрөөр хурдан төмөн олон баярлуулсан. Эдгээр хурдан хөлгөөгийн эзэн уяач нь бол соёлын дөрөв Дөвөө аймгийн баян сумын шарвын мөнгөний шагаан савдар Скватраймгийн баян сумын давржуун төмрийн сартай хээр Энсиангийн Фэргэн сумын уяач аян хаврын анчлууны сартай хангар Дөрөвдөнгийн Фэргэн сумын уяач Шэрэн сайхны галтын хатар соёлын Тавдны өмнө аймгийн цогцолцын сумын уяач Шоолын Бачиргын хар эдгээр хурдан өлгөөднүүд эцэн Чингис хааны 2 цагт мөрний нутгийн 88 шинэн дэвсүүлсэн энэ хурдан хүн шинжийн дуудаа хоншингор хөшөөтэй холон хоёр жилдээ домбраа хамартай дуран хараануудтай өндөний чинэж ажтай хөнгөн дөрвөн тураатай хөрөн цуваа хүүхэдтэй хөнгөн цаг нэрвэжтэй наран саран дөрөөтэй нам нарийн сайхан нэрвэжтэй хурдан тарган нуусандаа хурдан шинжин өрвөндөө асаар ухрийн өмнө намын татсан цодыг дуудуун мэдсэн хүнээ баярлуулсан гэж сүргэнээр үзүүлсэн Атмагнаа карбонжидо хонгийн дөрөв хонгийн доос өмнө хурдан сайхан мөрөөлөө. За энэхүү Сүхбаатар аймгийн жавхан жарган мөрөн спорт уяачдын холбооны 10 жилийн Монгол улсын алдар түвээн Пернлайн Будгайн алдар түвээ цолны медаль баяр зангал наадам зориулсан аймгийн аврах хөдөлгч оруулагч жавхан жаргын хурд 2019 уралдааны хурдан соёлын насны мөрдийн уралдаан түрүү мөнгөнд дурласан Төвэнгийн дэлгэр хаан сумын уяа шамын мөнгөний шагаа хурдан 54 байны байшаагандыг Монгол улсын алдар түвээ Пернлайн Будгай гардуулан өгж баяр хүргэж байна. За алтан дээр ооныхон дэрийг таглагын наадамд 2008 онд хурдан халдсан асаргаан төрүүлгэж байсан Монгол улсын алдар түвээ Пернлайн Будгай нас өдрнө ерсэн сайхан буурал уяачинхүү төмөн олонтойгон алдар түвээ цолныхоо медаль баяр зангал наадмыг өргөн дэлгэр сайхан дэмдэглэж байгаа нь за ам хүзүн дурласан Сүхбаатар аймгийн баян дэлгэр сумын угол Монгол улсын хөдөлмөрийн баатар дуурж өгснийхүү аймгийн алдар түвээ төмрийн хурдан хэр байны байшаагандыг 10 жилийн буурал дүүхтэй жавхан жарган мөрөн спорт уяачдын холбооны тэргүүн аймгийн алдар түвээж Халмын мөнх жаргал гардуулан өгж баяр хүргэж байна. За төмрийн хэрвэний хувьд Баггурмын наснда баян дэлгэр сумынхаа бэр зангал наадмаас аяр гэдрүү алдаагүй ийм одоо хурдан үрэ өнгөрсөн жил жавхан жаргын урд уралдаанд 11 дурталж байсан бол өнөө жилийн энэхүү мөрөн соёлон ам хүзүүн дурталлаа. За аяргийн 3 бол одоо Хэнтэн аймгийн галж сумын аймгийн алдар түвээж Юурагийн мод мөнхийн хойж урдлуулдаг Хэнтэн аймгийн Хэрлэн сумын угуул Хэнтэн аймгийн эрчим хүчний газрын дарга Хаярвагийн анжилооны хурдан хамарцаа хонгорын урдалаа. Өнгөрсөн жил алтан ууны зүүн бүсийн нажиг наадам 7 дурталсан. За саяхан баян утаг сумын одоо баян утаг уулын одоо таглаг их барьсан гал наадам ам хүзүүн дурталчаад ирсэн ийм одоо хурдан үрэ байгаа. Хэнтэн аймгийн галшир сумын чөтлөн үрэ хайргдаж аймагтан бас одоо хайргдаж байсан. Хязаалан үрэ одоо Хэнтэн аймгийн өмнөд ус галшрын одоо бүсийн уралдаанд түрүү мөнгөний дурталж байсан ийм одоо зартай хатуу байгаа.
За өнгөрсөн жил хурдан хулмраа Жавхлан жиргийн хурд уралдаанд айр гэдүүлж байсан Орон аймгийн Хэрлэн сумын угуу Сэлэн сайхны галтын хурдан алдар үрэг аймгийн алдар туяач Мондон амбалд одоо уйж урдуулан айргийн дэрвд урдууллаа. Энэ алдар үрээ Сүхбаатар аймгийн Хонгон сумын одоо унган адуу байгаа саяхан бас одоо мөнгөн хурд уралдаанд айр гэдсэн ийм одоо хурдан үрээ давхар уягаар аймгийн авраг хөлгийн уралдаанд дахиж одоо айр гэдлээ. За айргийн тавд бол одоо Сүхбаатар аймгийн Халзан сумын Даландан Зэвгүсрэн Цэвгүсрэнгийн Эрдэнэлэг үе удмаар бас одоо Монгол үе дамгтай хурдан адуугаан одоо аймаг үсгийн уралдаан болон засгийн газрын бүсгийн уралдаан улсын хэр цэнгэл нааданд айрыг дөрөнд хурдлуулж яваа. Энэ айлын одоо унган адуу цуугийн мөнгө мандаа үж урдлуулсан Өмнөг аймгийн цогцын сумын Шангтранс компани эсрэг Чойшлын бачргалын хурдан харуулаа урдаллаа. Өнгөрсөн жил бас одоо Жавхлан жиргийн хурд уралдаанд айрыг дэж байсан юм одоо хурдан үрээ байгаа. За ер нь одоо Эрдэнэ далайгаа унган Монгол үе дамгтай нэг 10 гаруй адуу бол одоо Жавхлан жиргийн хурд уралдаанд айрыг дэвтрүүлсэн юм одоо дүүхэн баримт байдаг юм байлаа. За ингээд түрүү мөрийг бол одоо Монгол улсын алдарт байж Фернлайн будгаа үр хөвгүүдийн хамтаар төмөр хүлээг Матсинглэр шигнэж урамшууллаа. За соёлын насны мөрдийн уралдааныг бол одоо Монгол улсын алдарт байж Фернлайн будгаа бол одоо ивент тэтгэн одоо шигнэж урамшуулж байгаа гэдгийг үзэгчтэй охиндаа дахин дуулгая. Монгол улсын алдарт байж чимээ гэрхэм сайхан алдрын зэрэг төрсэн танд бас одоо нийт үзэгчдийн өмнөөс баяр хүргье. Өнөөдөр бас одоо аймгийн аврах хөлөг шилгууруулах уралдаа өргөн дэлгэр сайхан болж байна. Баяр наадмынхаа сэтгэлдээс бидэнтэй олцгүй байна. Баярлалаа. Манай уяачтай холбооны 10 жил болж найр наадам сайхан өргөн дэлгэр сайхан боллоо. Мөр хараг сайхан уралдаж хүүхэдний сэргэлэн хөлгөн хордон сайхан наадам боллоо. Тэгээд энэ алдар туяачлага хүндэгдэг юу олон хүмүүсттэйгээ хуваалцаж соёл насны мөрийг баялж ингэж байгаатай баяртай байна. Өөр хүмүүс таны жил хамт олонтойгоо. За таны хувьд одоо ер нь хэдэн жил мөрний одоо сүүл шууж өнөөдрийн бас одоо энэ сайхан алдрын зэрэг төрвэ? Савэш одоо 14-өөс одоо 60 гаруй жил энэ мөрний дэрэгтэл явсан үндэ. Тэгээ сайхан янз бүр уралдаж явлаа. Тэгээд удам судраа бас одоо та ярьж байна. Удам судраа яах вэ? Миний аав Фермдаа гэдэг хүн. Дарингийн жижиг зээлтэй адуутай их хурдан сайн адуунуудтай байсан. Тэгээд насан гөгсөрсөн хойно эгчийнхээ үед одоо манай Мөнхөн сум чинь Хэнтэй аймгийн харьяа байсан. Хэнтэй аймгийн Мөнхөн сум дэндүү найданда 3 адуугаа би ууж чадахгүй гэж. 3 улсын наадамд айргдсан байдгийг. 42 он 47 онуудад ийм байдгийг маа. Тэгээд би яг тэр аавынхаа хурдаа хараацгийг хонч хүүхэд байхдаа төрүүлж байсан. Тэгээд өгнөөс 12-т гоцроод 14-т мөр өссөн. Таны хувьд одоо 2008 оны бас Алтан дараа оны төрийн тахилга наадамд халзаалга төрүүлж байсан санагдаж байна. Ер нь улс улсын наадмын хэдэн хариг төрүүгээр улсын алдарт туяа цол өрдөө бай. Мэдгүй. Овоолоо би сайн мэдгүй байна. Тэгээ овоолон төрөө энэ юунда орон нутагтаа гол яаж ирсэн. Тий. Гадагшаан хурж яагаагүй. Энэ өдөр бас одоо таны цолны медалгад одоо хүрэлцэн ирсэн хоолоорын олон сайхан уяачаад наадамч олон домос одоо хандаа сайхан баярыг хүлээж. Энэ хамт олон өмнө энэ найр наадамд ирсэн бүх улсуудаа чин сэтгэлийн баяр хүргэж сайхан байх өлзийтэй ерөөлийг өргөндөө хөвчүүлье. 10 дахь жилдээ бид нар Жавхлан жиргийнхаа уралдааныг зохион байгуулж байна. Аль болох Монгол адуугаа дамжиж Монгол адуугаараа уралдаа гэсэн хүн болгоны сэтгэл төрсөн уралдаан болсон байх гэд найдаж байна. Газраас ер нь холоос орж ирсэн усуд бүгд л Жавхлан жиргад мөрөө айргдуулчихъя гэж айргчаар хэмжээний мөрөө уйчихсан тэгж ирсэн баг гэж бодож байна. Мөрд их хурдан байлаа. Тэгээ бороо ороод одоо ингээд ногоо цагтаа урах юм шиг байна. Бүгдээрээ зуныхаа наадамд хэл амгүй, хөрөөл тэмцэлгүй сайхан уралдаарай л гэж телевиз үзэж байгаа хэвээр ерөөх байна да. За энэ хөрхөм үзэгчтэй охиндаа Төмний студийн уран бүтээл чамд толон Монголын үндэсний эх орон телевизтэй хамтран Сүхбаатар аймгийн Жавхлан жиргэн мөрөн спорт уяачлалын холбоо үүсгэн байгуулагчны 10 жилийн өн наримжид аймгийн аврах хөлөг шилгууруулах Жавхлан жиргэн хурд 2000 гаруй суралдааныг бүрэн ихээр нь битэн үзүүллээ. Бидний нэвтрүүлгийг анхааран үзсэн үзэгч та охиндаа баярлалаа. Хурдны өлгийн Сүхбаатар нутгийн тэнгэр дор эр үнэг болгоно нь босоод өнцөж ардын дэрийг хөрөлцөнгөл наад нь айрыг дөрөнд одоо олонтоо орж болох бай.